Сайн уу манайхан? Watch зурлынхаа 1-р бүлгийн сүүлийн ангийг оруулсны дараа хүмүүс Season 2-ыг нь үзье гэсэн комент маш их байсан болохоор нөгөө үзэгчдийн хүсэлтээр гэдэг шиг та бүхэн хүсэлтээр Season 2-ыг нь эхлүүлж байна. 12 ангитай болохоор 3-3-аар 1 парт болгоод нийт 4 парт болох байх гэж бодож байна. За тэгээд Season 1-ийн галзуу нохой Жанхиг мөрдөгч маань энэ анги дээр гарахгүй. Бас хакер маань гарахгүй. Бусд нь бол яг хэвээр байгаа шүү. За тэгвэл одоо бүгдээрээ Season 2-ын парт 1-ийг хүлээн авч үзцгээе. Киноны маань гол дүр Камбу мөрдөгч хар усан бороотой орой нэг завин дээр сэрлээ шүү. Түүний гар үлийг нь олсоор осролсон байгаагаас харахад хулгайлагдсан гэдэг нь тодорхой. Гэтэл түүний олон жил хамтран зүтгэсэн хамтрагчийг нэг хар маск хар малгай өмссөн нөхөр тарчлан зовоож байснаа гарыг нь тасчдаг шүү. Камбуч орилж юу болоод байгаа юм бэ? Наатахаа явуулчихал та. Наад чинь гэр бүлтэй хүн штэ гуйж ийн гэсэн боловч нөгөө масктай нөхөр чинь манай хүнийг өшгөлж унгааснаа. Хүний биед 5 литр цус байдаг гэсэн. Би бүгдийг нь гаргаж харуулах уу? Гиснээ үргэлжлүүлэн хамтрагчийг нь доромжилж зураг хөргийг нь аваад байсан тул манай хүн урлан дайрсан ч гар нь хүлээтэй тул яаж чаддгүй. Масктай нөхөр туслахдаа наатахынхаа шагааг нь ав. Цагдаагийн шагаа надад байдаггүй гэж хэлж байгаагаас харахад энэ угаасаа сэтгцийн асуудалтай цуврал алуурчин бололтой. За ингээд туслах нь Камбугийн хөлийг яг тайрах гэж байсан ч манай хүн өшгөлж унгаагаад ус руу үсрээд орчин. Тэндээс холгүй байсан завтай хүмүүс хүн ус руу орох чимээ сонссноор масктай нөхрийн завийг чиглэн ирэх үед энэ нөхдүүд хамаг юм аван зүхтааж мань Камбу арайж живээд өгцөнгөө. Энэ өдрөөс хойш 3 жил өнгөрсөн ба дүрсэлгдэн манай гол дүр 112 төвийн дарга Конжу маань харагдах ба. Галзуу нохооч Жанхиг маань хүүгээ эмчлүүлэхээр Америк явсан бол хакер маань Японд сургууль сурахаар явчихл дээ. Оронд нь Жингээд залуухан цагдаа эдний хакер болж байгаа юм байна. Харин Жанхигийн оронд жам мөрдөгч эдний багийг ахлан хэрэг болсон газрууд руу очдог үүрэгтэй болжээ. За иймэрхүү байдлаар манай Golden Time багийнхан маань улмал өргөжин тэлж байгаа юм байна. Дүрсэлгдэн Самсон метроны буудал дээр нэг галзуу итгээд цэжэрээ дүүрэн тэсрэг бөмбөг зүгээд хэдэн үнийг барьцаасан маш ноцтой ориг гарсан бөгөөд бүр тусгайгийн цагдаа нар хүртэл нэмэлтээр ирж байгаа харагдана. Пак мөрдөгч хэрэгтэнтэй ярилцах гэж үзсэн боловч нөгөөх нь орилж хашгичаад тайвшрах шинж алгав. Тусгайгийн мэрэгэн буучид хэрэгтнийг буутахад бэлдэн байрлалаа авцгаагаад одоо яах вэ гэдэг асуулт төлдлээ. Ядж байгаад хэргийг ахлах ёстой жам мөрдөгч маань байдгүй. Уцрун залгаа асуудал би чухал ажилтай байна. Эргээд ярий гэж салгаж байна. Манай Golden Time-ийнхан маань хасаар угаад энэ хэрэгтэн итгээд шизофрен өвчтөй байнгын муудагч сүүлийн 2-7 хоног эмээ уугаагүй байна. Гисэн мэдээлэл олж авах ба шизофрентой сэтгцийн асуудалтай хүн тэсрэг бөмбөг угсрах боломжгүй учраас битгий буудаарай гэж Конжу маань цагдаа нарт анхааруулдаг. Нөгөө нөхөр чинь орилж ийсноо тэсрэг бөмбөгний товчоо дартал яг л Конжугийн хэлснээр юу ч болсонгүй. За ингээд цагдаа нар маань гүйж чоод мань нөхрийг бариад авалгүй яхав. Манай 112-ны ачаар нэгч хүн гэмтэж бэртэлгүй энэ хэрэг амжилттай хаагдлаа. Гэтэл нөгөө талд багийн ахлагч Жанг нэг итгээд барьцаалцсан. Тэгснээ хүзүүрүүн мэдээ алдуулагч тарьснаа нэг чихийн нотлоод хайрцагт хийжт юм да. Тэгснээ машиныг нь удирдлагаар удирдан хөдөлгөөд хаалслуулж эхлэх үед замын төгсгөлд 4 уулчин зогсож гинөө ядж хахад. Жан ахлах маань сүүлчийн хүчээ шавхан өрүүлээ арай гэж эргүүлсэн боловч 4 уулчныг мөргөж орхидог. За ингээд удалгүй 112 дууланд осол гарсан тухай дуудлага ирэх ба. Осол хийсэн жан ахлах маань өөрөө амнасаа алдсан аимшигтай мэдээг сонсдог. Ингээд тэр дөрөв хэргийн газар дээрэн нөхцөл байдалтай танилцж эхлэх үед энэ хэсгийг хариуцсан цагдаа нар жан ахлахыг согтуугаар машин барьж яваад осол хийж амнасаа алдсан байна. Гисэн дүгнэлт гаргацсан байсныг хараад Конжу уурлан та нар цагдаа хүмүүс байж ийм хачин дүгнэлт гаргаад тахтай ядیں۔ Бид нэр өөрсдөө энэ хэргийн араас явна. Гээд 112 руу залган кандаргад ус сансан хүмүүс байсан эсхийг шалгуулж байх хооронд Камбу хэргийн газарт хүрээд ирлээ шүү. Тэгснээс Симэрхэн хэргийн нотлох баримтуудыг ажиглаж байхдаа нэг баримт нууцаар авч байгааг нь Конжу хараад та юу юм бэ? Цагдаа муу юм уу? Гэхэд Камбу тоохгүй байсан учраас бууга гаргаж ирэн Камбу яалтчгүй баригдчихнөө. Мэрхэн 3 жилийн өмнө хар масктай алуурчинд хамтрагчаа алдсны дараа цагдаа нар түүнийг сэжиглэн бүр цолыг нь хурааж цагдаа нар дундаа маш нэр хүнд муутай нэгэн болчихл дээ. Камбу Конжу тандан танаа цагдааг хүн алсан байна. Тэр новш 3 жилийн өмнөөс бусдаар хүн алуулж чихийг нь дурсгал болгож авдیں۔ Танаа цагдаагийн зүүнчг нь байхгүй байгаа үстэй. Бүгдээрээ одоо яарвчлан хөдөлбөл алуурчныг барьж чадах бах. Гээд яриад эхлэхэд наа хонсон мөрдөгч уурлан "За муу алуурч минь амаа мэдэрээ. Чи бол цагдаа алсан новш шүү. Эндээс зайлж үз." Энтергээд муудалцаад эхэлдэг. Камвууч мөчөөгөө өгсөнгүй. За яах вэ? Би ганцаараа л алуурчиг барихаас та нар цагдаа ухаантай юм бол тэнд байгаа гутлын уулыг ядаж шалгачаач гэж хэлэх ба Конжу жаахлахын гутлын мөрийг шалгаа үзтэл машиныхаа хаазан дээр бараг байдаг чадлаараа гიშгэн зулгалсан мөр байх ба. Ер нь л мань залуугийн хэлсэн зүйлс ортой байж магад гэж бодогдоол явчлаа.
Хамгийн сүүл жаахлагтай ярихад ард нь төмөр гинж хягтнан дуурж байсан чимээг гинэж санан жаахлахын машиныг чирж авчираад усал хийлгүүлсэн мэт харагдуулах гэж хичээсэн бололтой. Гэдгийг ойлгон багийнхан руугаа ираад энэ замаар явж өнгөрсөн ажилтны машинуудыг шүүгэх гэж үргэлтлээ. Гэтэл удалгүй нэрэл Конжугийн тамгаснаар жаахлахыг хордуулж хөнөөс итгээд ажилтны машин унчихсан явж байд юм да. Тэгсний олонний хөлөөс хол газар очиод жаахлахын тасарсан чихийг газар булан үлдээж орхих ба станцаар "За сайн байна. Одоо наанасаа хурдхан зүгт" гэж хэлж байгаа нь сонсогдохоо энэ бүхний ард Канвугийн эснэр нөгөө масктай итгээд байсан байдیں۔ Бодвол энэ ажилтны машинтай нөхөрч бас энэ хар масктай итгээдийн барьцаанд орсон л баг. Манай Golden Time-ид маань тэр хавийн замын камеруудыг шалгаж байгаад улсын дугаараа нуусан нэлээд сэжиг бүхий ажилтны машиныг олж тогтоон машин эзнэгч мөн хин гэдгийг олоод мэдчихлээ. Зарим цагдаа нар машины жолоочийн гэрлөө яваа ортол цонхоор дүүрэн Golden Time багийнхны зургийг өлгцөн. Энэ хэдэд өс сандаг гэдэг нь илт. Гэхдээ энийг нөгөө масктай алуурчин хийж албаар хэргийн сэжигтэн бол ажилтны машины жолооч шүү гэдэг сэтлийг цагдаа нарт өгөх гэж оролдсон байгаа байхгүй юу? За тэгээд манай цагдаа нар энэ талаар станцаар хоорондоо ярилцаж байтал энэ бүхнийг нөгөө масктай алуурчин чинь сонсоод байж ивэл яах вэ? Тэгэхээр энэ нөхөрт цагдаагийн станц байж таарлаа гэсэн үг. За ингээд цагдаа нар маань ажилтны машины яраас гүйцэж ирэн хөөж эхлэх үед ажилтны машины жолооч сандран масктай нөхөр рүү ярьж "Одоо яах вэ? Цагдаа нар намайг гүйцэх нь туслаач дээ" гэж гуйсан ч тэр туслахыг хүссэнгүй. Харин нэг товчдаартал ажилтны машины тоормс нь ажиллахаа болчтیں۔ Яж яхад огцон мэргэлттэй нилээ эвгүй зам дээр явж байсан учраас замын яж руу онхолдоод гал авалцсан явчихно. Манкамбу бод санах чимгүй тэр дороо гүн очоод ажилтны машины жолоочийг чирэн гаргаснаа машиныг шат дуусгаас өмнө нотлох баримт олно. Гэд буцаад машин руу орох гээд байхад нь бусад цагдаа нар арай гэж 20 чангааж байж болиуллаа. Ингээд хэдхэн секундын дараа машин дэлбэрч ажилтны машинд байсан бүх нотлох баримтууд устан үгүй болдог. Камбу ажилтны машины жолоочийг заамдаа аваад "Муу новш минь, тэр алуурч хаана байна? Алив чи хилээтх" гэж зандран шаардсан боловч тэр маш их түлхсэн учраас аваа гарахаас сэтэрэхгүй байв. Гэхдээ Конжу маань онцгой сонсголтой хэрэг юу гэлээд мань жолоочийн сүүлийн үгийг хальт сонсч чадах ба "Тэр энд байгаа" гэдэг үгийг хэлээд мань нөхөр сүүлчийн амьсгаагаа тавин хорвоог орхилоо. За ингээд Конжу маань мань нөхрийн эснийг бодон алуурчин энэ дунд байгаа юм бах та. Арай цагдаа юм бах та. Хэн байж болох вэ? Гээл 9 жорын таамаг гаргаад эхэлдэг. Тэр дураа ажил дээрээ буцаж ирээд Камбугийн талаар судалж эхлэх ба 3 дугаар анги хүртлээр Японд амьдарч байгаад Солонгост ирсэн. Цагдаагийн газар ажилд орсон даруйдаа маш олон хэрэгүүдийг илрүүлж хэргийн газарт маш сайн шинжилгээ хийж чаддаг нэлээд сайн мөрдөгч юм байна гэдгийг олж мэдэх ба 3 жилийн өмнө Канву түүний хамтрагч хоёр тохиолдсон алган эргийгч бас судлан мэдүүлгүүдийг нь уншиж танилцдаг. Дөрсөлөгдөн цагдаагийн газрын хурлын өрөөнд наах онсон мөрдөгч дарга нартай танилцуулга хийж байна. Жаахлахын алган эргийн ард ажилтны машины жолооч байсан гэж дүгнээд хохирогч хэрэгтэй хоёр хоёулаа нас нөхцсөн болохоор хэргийг хаахан зүйтэй. Гэхэд Конжу босч ирснэ. Та хэргийг ингэж дутуу төлмөг шалгаж болохгүй. Камбу мөрдөгч хэлэхдээ энэ хэргийн ард өөр хүн байгаа гэсэн илүү сайн шалгаа үзэх хэрэгтэй. Гэхэд наах онсон мөрдөгч тэр Камбу гэж нөхөр 3 жилийн өмнө хамтрагчаа мөнгөний төлөө өнөөсөн. Түүний эзэн зүйлс ердөөсөө байгаагүй. Олдоочгүй. Хамтрагч нь өгдөг орой Канвугийн ээжийн цайны газрын өр төлөгдсөн гэж боддоо. Тэр бол залтай алуурчин шүү гэж хэлнэ. За ингээд Конжу маань багийнхныгаа цуглуулж уулзаад жаахлахын хэргийн ард бүр ноцтой алуурчин байж магадгүй. Тухайн айлын тэр алуурчныг заавал олж хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Гэдгээ амлах ба жаахлах өнгөрсөн учраа Golden Team багийн мөрдлөгийг удирдах шинэ гишүүн хэрэгтэй боллоо. Конжу маань шууд л Канвуг багийн ахлагч болгоё. Гэхэд багийнх нь эхлээд гайхаж байсан ч тэгээд дарагдаа итгэлгүй яах вэ? Гэтэл Канвуг хууль бусаар хэргийн мөрдлөг явуулаад байна гэж нөгөө хогийн наах онсооч нь гомдол гаргасаар байгаад барьж аваад шоронд хийлгчиж. Тэгээд нэлээд хэдэн жилийн ял өгөхөөр төлөвлөж л дээ. Конжу түн дээр явж очин ярилцах гэсэн ч тоохгүй бахаар нь эрзэн бэлээ гаргаж ирээд дуургаснаа. Тэр алуурчин чинь яг ингэдэг зуршилтай байсан биз дээ гэж хэлэхэд Канву гайхаад явчихна. Мань хоёр тусдаа өрөөнд ярилцаж эхлэх ба Конжу түүнд тусгай сонсголтой гэдгээ хэлэн энэ бүхний ард байгаа алуурчинг хамтран барья. Би чамайг шоронгоос соллуулж өгье. Оронд нь чи алуурчныг барихад бидэнд чадхаараа тусал. Гэхэд Канву түүнд итгэсэнгүй. Яасан? Та нар надаараа тоглоод байгаа юм уу? Та нар угаасаа надад итгэдэггүй штэ. Хэн ч итгэдэггүй. Гэд яг гарах гэтэл Конжу. Чиний зүүн талын карманд 2 батарей байна. Бас баруун гарын чи халаасанд бугуун цаг байна. Зүүн их л удаан цохилж байна. Тэгэхээр чи батарейг нь солих гэж байгаа юм байна, тийм үү? Гэж өөрийнхөө чадварыг батлан харуулхад одоо л Канву түүнд итгэлээ. Конжу маань Канвуг Golden Time багт оруулах тухай өсөлтөө дарагдаа өгтөл ганц болцолтой зөвшөөрөв. Тэр алуурчин сарын дотор барь. Үгүй бол Канвугээс гадна чамайг хүртэл тушаал бууруулна шүү гэж анхааруулад гаргалаа.
За ингээд Канму тэдэнтэй хамтран ажиллахаар болж бүр шоронгоос хүртэл суллагдсан тухай Наахонсу туслахаасаа сонсоод бүр бөөр бодвол хувийн өш хонцонтой юм шиг байна. Канму шинэ багийнхантайгаа танилцаад өөрийнхөө арга барилаар ажиллана шүү гэдэг болцлоо Конжу тулгахад зөвшөөрөхөөс яхав. За ингээд энэ бүхний ард байгаа масктай халуурчин жан ахлахаас өмнө нийт 7 цагдааг хороосон тухай цочирдон мэдээд дуулгах ба тэр бүх алгаа зориултын уртгаачаар хийж хохирогчдыг тамлан тарчлааж аль нэгэд эрхтнийг нь огтлон одтой хайрцагт хийж хадгалдаг тухай хэлэхэд манайд бүр шок. Бусдын уур хилэнг тултал нь өдөөж байгаад бусдаар хүн алуулдаг тийм гаж нөхөр юм байгаа. Та тийм иддэг алуурчдаас их өөр шүү гэж мэддэг бүх зүйлсээ л хуваалцлаа. Энэ үед нөгөө масктай алуурчин чинь ажилтны машины жолоочоор булуулсан жандаргын чихийг олж аван баяр хөөр болж байгаа нь харагдана. Дүрсэлэгдэн хотын захад хоолны газар ажилуулдаг ах эгч хоёрын хувьд жирийн өдөр өнгөрч байв. Гэтэл гинэт өхнөөс нь мессеж ирэх ба донгитэй намайг хулгайлцглаа. Авраарай гэж бичсэн байхыг хараад маяр хоёр салглаад явчлаа. Эдний өхөн наарыг 7 настай байхад нь нэг алиалагчийн уцтай нөхөр гарч ирээд тоглоом авч өгье гэж хуурч авч яваад гэртээ авчран 20 цагдан хэдэн өдөр хүчирхийлсэн маш аимшигтай хэрэг болсон ба тэр өдрөөс хойш өхөн байнга л хард арж насан туршийн трауматай болон үлджээ. Өхнийг нь хүчиндэж байсан алуурчин шоронгоос гармагцаа дахиад өхнийг нь хулгайлцгаж гэдгийг сонссон аав нь тэр дөрөв ууран савсаж хутгаа барьж аваад дон гитэ муу новшиг алнаа гэд гараад гүчгэв. Энэ үед ихнэр нь 112 руу залгаж манай нөхөр хүн алах гээд явчлаа гэсэн дуудлага өгснөөр манай хэд шуурхаа зарлан цагдаа нар маань хэргийн газар руу яарвчилдаг. Энэ хооронд Конжу ээжээс нь яг юу болсныг маш тодорхой сонсох ба донгитэ гэж тэр нөхөр өхнийг 8 настай байхад нь хүчинсэн эрэхтэй 10 жил шорон цуугаад гарч ирснэ ах эгч хоёрын хоолны газар дээр байн ирж намайг уучлаарай би үнэхээр их гэмшиж байна гэх зэрэгээр гашуун дурсамжийг нь сэтрэн лай болж байсан байдаг. Нараа өхөн ч удалгүй амиа орлох гэж оролдож байхад нь аав ээж нь зогсоосон ба тэр хогийн амтан сургуулийн гадаа намайг хүлээж байсан. Дахиад намайг хулгайлах гээд байна. Гэх зэрэгээр уйлж орлон маш их хэцүү цагийг өнгөрөөсөн байдаг. Энэ үед донгитэй гэж тэр итгээд гэртээ Есүс Христийн дуулал дуусан шигэ. Сүмийнхэнтэйгээ сууж байтал гаднаас нарыгийн аав худаг барьсаар л ороод ирлээ. Миний охин хань байна? Нараа хань байна? Гэж хамаг өрөөг нь шалгасан боловч охин нь байсангүй. За ингээд цагдаа нар эднийд орж ирэх үед марих донгитэгийн хоолойнд хутаг тулгцсан. Энэ новш миний өхнийг хулгайлсан. Одоо би энийг алчил да. Гэт бүр бөө юм болж идэв. Энэ үед бусад цагдаа нар ойр орчмын камерыг судлаа үзтэл нараа өхөн автобусанд суугаад шаал өөр тийшээ явсан бичлэг болдсон юм да. Тэгээ бас энэ донгитэ гэж итгээд сүүлийн эдийн өдөр гэрээсээ гараагүй хөлөндөө зүвсэн төхөөрөмжөөр нь шалган олж мэддэг. Манайд мань ахад хандаж ахаа та тавьшир. Танаа охин автобусанд суугаад өөр тийшээ явсан байна. Наад залуу чинь ямар ч хамаагүй юм байна гэж хэлсэн чи мань ах тэдэнд итгэдэггүй. Тэгэхээр нь Канву шууд л агаарт хий буудаж та наад хүнээ алвал ал. Гэхдээ наарэ алуурчны охин болж хувирна. Та охиноо алуурчны охин болгомоор байгаа юм уу? Хэрвээ тэгмээргүй байгаа бол хутгаа тавьчих гэж эвтэйхэн тавьшруулж байгаад хутгийг нь тавиуллаа. Удалгүй цагдаа нар ч наараа ихнийг олж авчран аав ээжтэй нь уулзуулах ба мань өхөн аав руугаа хулгайлагдсан гэж худлаа мессеж явуулаад аавынхаа гараар мань алуурчныг алуулах гэж оролдсон юм байна л да. Донгитэгийн хүзүүндэх хотгоны шархыг нь цэвэрлэх гээд эмэгтэй цагтаа ойртоход хамраа дараад би зүгээр гэж эмэгтэй хүнээс дөлөөд байгаа нь Конжууд нэг л сонин санагдав. Мань нөхөр олон жилийн өмнө хийсэн хүчингийн эрэхтэй одоо хүртэл харамсаж явдаг тухайгаа хэлээд цагдаа нарыг гаргаж өгөх ба цагдаа нар гарвуугүй юу? Хогийн амтан цонхоор жоохон охтуудыг гөлрөн ширтэж байгаагаас харахад энэ гаж донтон одоо хүртэл засраагүй бололтой. Мань нөхөр цагдаа нарыг хаалгаар арах үед бяцхан нараатай тогломоор байна гэж амдаа бовтонсныг нь Конжу маань цагдаагийн станцаар сонсч амжаад дотор нь сонин болоод явчихна. Энэ нөхөр яг нэг юм сэдэд байна гэж бодон Канвутай уулзаад бяцхан нараатай тогломоор байна гэж шимэрхийг нь би сонссон. Тэр нөхөр ямар нэг юм сэдэд байна. Гэхэд Канву нараа одоо том болцсон. Эднийх живок гэд 8-тай хүүтэн бэлээ. Айгүй бол живокийг хулгайлаад тамлан зоох гэж ойж магад. Гэд тэр дөрөө донгитэг барихаар байршил тогтоогчийг нь шалгаа үзтэл шагаанаасаа салгацсан байд юм да. За ингээд төгшүүр зарлан донгитэг эн тэндгүү хайж эхэлсэн боловч үр дүнгүй л байлаа. Гэтэл нэг камерын дүрсэн донгитэ олон жилийн өмнө өмсдөг байсан алиалагчийн хувцас өмссөн алхаж байгааг нь олж харахаа мань нөхөр хаягдсан тоглоомын төв рүү ямар нэг айрцаг төрцөн явж байд юм да. Манай цагдаа нар ч тэр дөрөө тоглоомын төвийг чиглээ очоод яваад ортол яж яхад ямар ч том юм эн тэндгүү хүүг хайж эхэлдэг. Гэтэл нөгөө нөхөр чинь живок хүүд охины хиймэл ус зүйлгснэ гажгаж юм яриад эхэлт юм да. Чиний ихч олон жилийн өмнө намайг шоронд оруулсан. Тэгээггүй бол би баг сургуулийн багш болчихгүй юу? Одоо чамаас хариугаа авна. Энтергээд солиорж явах үед цагдаа нарын түжигнэг чимээг сонссноо. Хүүгнийг хайрцагт нууж гин. Дүүн алуу болсныг мэдсэн нараа охин Конжу дээр орж ирээд манай дүү байнга нэг цаг зүүж явдیں۔
Чимээ гаргаж гэрэл асдаг цагтаа чимээ нь гарч магад та миний дүүг заавал авраарай. Надад тохиолдсон зүйл миний дүүдэд тохиолдож болохгүй гэж уйлан гуйж байгаа нь өрөвдөлтэй. Канву тэр аваар хашгирч живок бахын дүү сонсч байвал цагаа заавал асаагаарай гэж орилоход маньхүүч хэлсний сонсоод цагаа асаамагц цагнаас гарах чимээг Квонжу сонсчилгүй яхав. Канву яг зүүн гар талд чинь хүү вэ шүү гэж хэлснээр мань нөхдүүд өрөөлөө дайраад яваа ортол живоку ашгүй хайрцагт эсэмэнд байж вэ шүү. Ямар нэгэн муу юм болохоос өмнө хүүг олсондоо манай хэд дотроо нэлээд баярлж байсан ч мань гаж донтон гараа гүйчнэ. Үлдсэн цагдаа нар маань мань гаж донтон хөөсөрөөгаад барьж авч чадахгүй дөнгөж хоронгоос гараад удалгүй дахин хүүхэд тулгаалж хүчирхийлэх гэж оролдсон болохоор энэ нөхөр дахиж хорвоогийн нарыг үзэхгүй л болж байна да. Тэгснээ муу дураагч нь цагдаад баригдсан байж л томорж би сүртэй эрг хийгээгүй юм чинь хэдхэн жилийн дараа л гараад ирнэ. Гарч ирчээд живокүүтэй бүр гой тоглоно. Дамжуулаад хилээд өгөөрэй гэж солиороход Канвугийн зэвүүрч мань нөхрийг шатны уруу үсэртэл нь өшөглөөл авлаа. Болж мууг. За ингээд хүүгийн гэрийнхэн ганц хүн эсэмэнд байгаад бөөн баяр болж байсан ч нар өхний хувьд маш олон зүйл толгоонд нь бодогдож байгаа харагдах. Бага насандаа хүчрхийлд өртөж байсан хүүхдүүдийн шарах хизээж анигддаггүй гэдэг нь тодоос тод харагдаж байгаагаар партныг маань ийхүү төгсөж байна. Канву маань жаахлахын машиныг хөсөлдүүлэхэд оролцсон программист нөхрийг мөшгсөөр байгаад олж яваад цагдаагийн газар аваад иржээ. Чамд хин юм даалгавар өгсөн. Юу болсон алив өмнө л гэж тулгахад нэг өдөр над руу гинтэл масктай залуу холбогдоод машины хөдөлгүүрийг алсаас удирддаг програм хийгээд $30,000 өгье гэсэн. Тэгснээ шууд $10,000 шилжүүлэхэд би тэр дөрөөл програмын өдрөжин шүнжин суугаад хийж өгсөн гэж авт юм да. Тэр масктай үний царайг харж чадсан уу? Янз бүрийн таних тэмдэг байсан уу? Гэхэд хармалхан өмсөж маскаар нүрээ нууцсан байсан учраас юу ч харж чадаагүй л гэж авч байна. Квонжу тэр хоёр коридорт ярилцсан мань залуу яг үннээ хэлж байна. Тэр хэрэгтэнтэй ямар ч холбоогүй юм шиг байна. Гэт Квонжу хэлж байх үед мань программист масктай залуугийн ард аалз байсныг гинэд санаад энэ талаар хэлэх хэрэгтэй байна. Гэт бодоо ээжитэл өрөөний булангаас масктай алуурчин маань гараад ирд юм да. Хизээдээ яаж орж ирсэн байгаа бүү мэд. Мань программистыг үг хэлхийн завдалгүй гүрээрүүн ингээд чи олон юм яриарай. Гэсэн шиг аалзны хороо шахаж байх үед Квонжу эрзэн бэлээд уурах чимээ бас хүн хүчтэй амьсгалах чимээ сонсогдоод байна. Нэг л болохоо байлаа шүү. Гэд өрөөлө орох гэсэн боловч дотроос нь түгчжээ. Тэгэхэр нь хаалга нэвдээ яваа ортол мань нөхөр аль хэдийн хордоод өгөж байсан бөгөөд масктай алуурчин цанхоор гараад зугтсан байв. Агтаа хоосонгүй. Квонжу цонхны тэндээс алуурчны цамцсны өөдсийг олсон ч хамгийн амжигтай нэг өөдөс яг цагдаагийн дүрмд хувцсны өнгөтэй таарч байдаг. Гэтэл дүрсэлэгдэн масктай алуурчин гадуур хувцас тайлах үед нэрнгээсэл цагдаагийн форум гараад ирж байна. Тэгэхээр нөхөр цагдаагийн байгууллагад ажилладаг төрийн цагдаа хүн гэдэг нь тодорхой боллоо. Мань алуурчин хаа нэгтээ нэг хотхны бие нэг давхрын зориноос энэ бүх үйл ажиллагаагаа зохион байгуулад байгаа бөгөөд энэний доор овоо эдэн нөхдүүд ажилдаг нь тэдний бичиж буй чатнаас ойлгомжтой байлаа. Канву мөрдөгч маань ер нь 3 жилийн өмнө болсон явдлыг орой болгон шахуу хар даран зүүдэлж байгаа харагдах бөгөөд угаасаа юм нойр мөтөө хүн чинь уур уцаартай яваад байх нь аргагүй юм байна. Квонжу маань багийнхныгаа цуглуулan тэдэнд хандаж алуурчин манай багийнхныг онлоод байна. Тэгэхээр дор бүрнээ сэрэмжтэй байгаарай гэж анхааруулахаа удалгүй наа хонсоо мөрдөгч орж ирсэн. Би чамд анхааруулсаар ухад Канвутай хамтарч ажиллаад байгаа мó. Наад нөхөр чинь хамтрагчаа алсан алуурчин гэж би сануулсан шүү. Гэд нөгөө юма давтан ярьсаар л байна. Гэхдээ үүний ард шалтгаан бий. Партнер дээр алуулдаг Канвугийн хамтрагч бол энэ наа мөрдөгчийн төрсөн дүү байсан юм байна. Тийм болохоор л дүүн алуулсанд Канвуг буруутхан алуурчин энтергээд үзэхгүй байгаа юм байна л да. Яг энэ үед манай 112 луу нэг настай өвөө залгаад манай найз хөгшин амиа оролцохжээ. Гэд уйлж унжаад эхэллээ. Өвөө та 50 ярда. Яг юу болсон гинэ гэж асуухад мань өвөө арай тавьширж би тэдний гэрлүүн яваа ортол сүнийг маань нохоо нүгцэн тэгснээ өөрөө хоолоогоор дүүжлээд амиа оролцсон байдалтай байсан гэж хэлэх энэ бүхнийг хараад мань өвөө цочирдон цагдаа руу ярьж л дээ. Гэтэл амиа оролцсон гэдээс хүн маань амьсгалж эхлэх үед Квонжу үнийг сонсоод анхан шатны тусламж үзүүлэх зааварчилгааг өгж явах хоорондоо цагдаа эмнэлгийнхнийг хэргийн газар руу явуулдаг. Ингээд удалгүй мөрдөгч нар маань ирэн настан аваа явах үед Канвуд хэргийн газар нэг л сэжигтэй санагдаж хүн амиа орлох гэж оролдлоо гэхэд нохоогоо яагаад алдаг вүлээ гэж гайхаж байхдаа саяны эмээгийн хоолоогоо боосон олсыг хараад настай хүн ийм занглаа хийж чадахгүй бүгдээрээ нарийн шалгах хэрэгтэй гэж хэлэхэд 112 маань хэд саяны эмээг шалгаа үзтэл ходоодны орт авдартай тэгээд даатгалаасаа саяхан $50,000 бэлнээр авсан тухай олж мэдээд эмээг хэн нэгний дээрэмдэх гэж оролцсон байх эсэн таамаглал гарганаа. Тэгээ бүр болоогүй. Жижиг өрөөнийх нь гудсны доор мөнгө хадгалж байсан уулмөр харагдахын үед энтхийн оршин суугч чимээс сэжигтэй зүйл харсан талаараа хэлдэг. Өдөр 12 цагийн үед нарлаа сууж байтал эднийхээс 30 орчим насны улаан даашинцтай бүсгүй
Тэгсний араас нь нэг хүйтэн царайтай залуу гарч ирээд хумгүй гүүгээд явж байгааг харсан байдаг. Хакер маань тэр явын камерын бичлэгүүдийг шүүж байгаад яг эмээгийн дүрслэн хэлсэн сэжигтнүүдийг харан тэдний өвийн мэдээллийг ухаж байгаад хүйтэн царайтай залуугийн мэдээллийг ямар тайж олоодглоо. Энэ нөхөр өмнө нь утасны лөврийн эргээр шоронд орж байсан гэмтэргийн түүхтэй нилээн үл бүтэг нөхөр байх ба мөрдөгчнөр энэ хоёр сэжигтний хамгийн сүүлд үзэгдсэн газар руу нь яарвчлан хөдөлцгөөдөг. Дүрсэлгдэн масктай алуурч маань ажилласаа тарчаад гэртээ ирж байгаа харагдах. Би таны дуртай амтныг авчирсан. Хоёулаа миний ажил дуусахаараа далаа явах уу? Гих зэргээр ээжтэйгээ ярилцаж ихэлсэн ч хамгийн амжигтай нь түүний ээж аль дээр өөд болсон ч энэ галзуу амтан ээжийнхээ цогцыг өрөөндөө хадгалан яг л амьд байгаа мэтээр харьцсаар байгаа нь энэ юм байна. Энэ үед мөрдөгчд сэжигтнүүдийн байсан газар ирэх үед мэдээж тэд байсангүй. Гэхдээ газраас пак мөрдөгчийн ихнэрийн бэлдсэн зуушны савыг олж хараад энэ хэрэгт пак мөрдөгчийн ихнэр холбоотой байж магадгүй болоо явчлаа шүү. Пак мөрдөгч бүр сонирн болж манай ихнэр хэдэн өдрийн өмнө над руу залгаад нэг байрны бизнес хийдэг бүсгүйтэй уулзаж ажил ярина энтер гээд байсан. Юутай хутгалтчваа гээд сандраал эхэллээ. Пак мөрдөгчийн ихнэр шинэ баригдж байгаа байр аваад эргээд зарбал үнэн суг усна. Ганцхан чиний цалингаар хүүгээ яаж хувийн сургуульд явуулах юм? Энтергээд баахан юм нөхөртөөгөө ярьж л дээ. Энэ үед 112 дээр байгаа хэд маань хохирох чимээгийн утасны ярианы бичлэгийг сонсч байгаад энэ хэрэг хаанаас яаж ихсэн тухай зах зухаас нь ойлгож эхэлдэг. Хохирох чимээ гэртээ хоолойгээ байж байтал заллингийн гарууд холбогдоод танаа хүүч нь хүн тосолд орчлоо. Оксан дүүргийн имлэг яг одоо байна. Яралтай агалгаанд оруулах хэрэгтэй байгаа болохоор бэлнээр 2 сая вон авчир гэж үнэмшил нь ярьж өргөсөн байгаа. Имэж сандарч одоохон би одоохон мөнгөний аваад очие. Гэхэд лойвэрчэд мэмээ танд л гэж хэлэхэд та гэртээ мөнгөө нуух гэж байгаа бол хөргөчөндөө нуусан дээр шүү. Хулгай зэлгээ орчвол яах юм? Гэж хэлэхэд эмээж аваас тэдэнд итгэн шаландаа нуусан мөнгө аваачаад хөргөчөндөө хийж орхиод эмнэлэг рүү гараад гүйчнэ. Гэтэл энэ хооронд гаднаас пак мөрдөгчийн ихнэр орж ирээд хөргөчийн ухаа ижитэл эмээ юмаа мартаад буцаад гэрлүүг ороод ирж. За тэгээд чим уулгаач миний мөнгийг дээрэмдэх гээ юу? Гэд орилж явах үед гаднаас өнөөх хүйтэн царайтай нөхөр орж ирээд эмээг зөвхөн унгаан хоолойг нь боомлж эхлэхэд сандарсан пак мөрдөгчийн ихнэр гараад гүйчихэлтэй. Тэгээ араас нь хүйтэн царайтай нөхөр гарч гүгээд пак мөрдөгчийн ихнэрийг барьж аваад машиндаа суулгаад зугцсан байгаа юм. За тэгээд манай зугцсан машиныг камераар шүүсээр угаад барьжлыг нь олж тогтоон. Араас нь яарвчлан хөдлөлөө. Энэ үед нөгөө хүйтэн царайтай нөхөр чинь пак мөрдөгчийн ихнэрийг хотоос нилээн зайдуу газар авчираад яг сүгтгийн даваан дээр манай хэд гарч ирснээр өнөөгч машинаа хасаагаад зүхтаад эхэлж байна. Ядж яхад багаж онгорхоо байсан болохоор пак мөрдөгчийн ихнэр хизээ мүдгүүл машинаасаа унан хүнд бэртгэр байсан тул канву маань машинаасаа өсөрч хэрэгтний машиныг зогсоож чадлаа. Ингээд пак мөрдөгчийн ихнэрээс яг юу болсныг асуухад хэдэн 7 хоногийн өмнө сайн дурын ажил хийж яваад Пек гэх орон сууцны бизнес хийдэг бүсгүйтэй танилцсан дотносч л дээ. Мань бүсгүй пак мөрдөгчийн ихнэрийг дагуулад байр үзүүлж явж ийсэн аа. Манай хичих анук ойрхон байдیں۔ Хөргөчөндөө юм алдаачих гинэ. Чи очиод аваад ирэх үү? Би энд барилгын компани захирлуудтай уулзах хэрэгтэй байгаа. Гэд гуугаад харна пак мөрдөгчийн ихнэр юуж бодолгүй явж очиод энэ завын юмд хутгалдан амнасаа ч алдах эрсдэлд өөрийгөө оруулжээ. За ингээд удалгүй Пек бүсгүйг хотын захад явж байхад нь цагдаа нар олох үед бас цагдаа нараас зугтжил сайхангаар. Гэхдээ мэдээж баригдаад цагдаагийн хэлцээр ирэн яагаад ийм зүйл хийснийг нь асуухад би жинхэнэ эзэн биш ээ. Энэ бүх даалгаврыг надад онлайнаар явуулдаг том эзэн гэж хүн бий. Би амьдралдаа царайг нь чарж байгаагүй. Даалгаврыг нь биелүүлэхгүй бол алан тална гэж намайг дарамтлаад байсан. Уцаар ярихад 50 орчим насны нилээн сөвөн колотой хүн байсан. Ард нь настаачууд сонсогдоод аяллаа хөтөлбөр энтер яриад байсан. Гэж хэлэхэд манай хэд Оксан дүүргийн аялал жуулчлалын компаниудыг шүүж байгаад ямар ч орлого олдгүй с жиг бүхий компаниг олж тогтоон манай мөрдөгчд тэр компани офис руу яран хөдөлцөөлөө. Гэтэл энэ үед Пек бүсгүй гидсэн өвдөд байна. Гэж шалтгаалаад 0 орох үед энэ бүхнийг сонсч байсан Конжу Пек бүсгүйг худлаа ярьж байна гэдгийг хоолойных нь өнгөөр мэдчихнэ. За тэгээд тэр дөрөө канвуу руу холбогдож саяны бүсгүй худлаа яриад байна. Магадгүй ард нь ямар ч том эзэн байхгүй. Бүхнийг өөрөө төлөвлөсөн байх. Бид нараар худлаа чулуу өлгөхөд байх шиг байна. Гэж хэлмэгц манай хэд замын дундаас буцаад цагдаагийн газар руугаа ирэглээ. За ингээд цагдаагийн газараа буцаа иртэл Пек бүсгүй байдгүй шүү. Энэ хаж чив гэж асуухад сая гидсэн өвдөд 0 орсон штэ л гэж авч юм. Тэгэхээр нь 0 руу ороо үзтэл харгалзагч цагдаа бүсгүйг цогж унгаагаад 2 давхрын 0-ийн цонхоор гараад цугтаацсан байд юм да. Хэрэгтнийг алдсан манайд яаж барах вэ? Гэж ярилцаж байгаад Пек бүсгүй шал өөр нэрээр энтэнд маш олон лөөвөр хийж явсныг тогтоох ба. Хамгийн сүүлд Ким гэдэг нэрээр настаачуудыг асардаг сайн дурын ажил хийж байсныг нь олж мэдлээ. Настаачуудыг асрах нэрийдлээр тэдний хамаг нууц хідэн төгрөгтөөг нь мэдэж аваад тэднийг нэг нэгээр нь залилж явсан нь нэмсэнж. За ингээд мань бүсгүйг 3 цагийн усан онгоцоор хятад руу явах тасалбар авсныг нь олж мэдээд цагдаа нар өргөн бүрэлдэхүүнтэйгээр усан онгоцны бомб төр ирцгэлээ.
Пик бүсгүүд үрээ маш сайн хувиргасан байж магадгүй учраас ус онгоцны бомб дээр байгаа хүмүүсийг нэг бүрчлэн шалгаж явахдаа Канву с жиг бүхий эмэгтэйг олж хардаг. Араас нь дууттал өнөөгч нь хар хурдаараа зүхтаад үгүй шүү. За ингээд муур улган шиг хөөцөлдсөөр байгаад эргийн бомб дээр барьж автал энэ мөнгийг би аваагүй бол өөр хэн нэг нь хулгайлах байсан шүү. Мөрдөгчөө хоёлаа тохир идэхгүй. Та эдийг авахын намайг явуулчихал да гэж авд юм да харин. Гэтэл энэ үед энэ эмэгтэй нэрийг Пик биш, Ван Ли гэдэг хятад хүн болохыг олж мэдэх ба хятаддаа хэд хэдэн хүн нөгөөд оргон зүхтаж бүр Интерполоор эрен сурвалжлагдж байгаа онц ноцтой гэмтэрэгтэн болохыг нь олж мэддэг. Ван Ли утга гаргаж ирээд Канвугаас зүхтан тэнд байх загасч ирийг барьцаалан "Наад буугаая. Би хүн алж байсан. Энийг ч гэсэн нударч шүү. Миний хэлснээр л хийгээрэй дээ." Гэх үед зөрүүд Канву юу гжэл хэлснээр нийхэв. Тэр дөрөө бүсгэн мөрлө буудан ус руу унгааж өргөдөг. За ингээд хэд хэдэн хүн өнөөж бусдыг залсан эргээр Ван Лиг тэр дор нь баривчилж чаднаа. Хаачж паг мөрдөгч ихнэр хүнд бэртэл авалгүй өнгөрсөн байх бөгөөд амхандаа байр ав зараад дундаас нь их мөнгө олоод нөхрийгөө нойр холгүй явдаг цагдаагийн ажлаас нь гаргая гэж бодож исэн гинэ. Паг мөрдөгч Канву дээр ирэн ихнэрийг нь эсэмэн даварсанд талархан кофе авчигж байгаа харагдхаа яг энэ үед Канву руу таньдаг мөрдөгчин залгаад нилээн ноцтой мэдээлэл өгдөг. Ингээд Канву Конжутай ганцаарчлан уулзаад юу болж мэдснээ хэлэх бөгөөд партныгийн эхлэлдээр метронд хүмүүс барьцаалсан сэтгцийн өвчтөй нөхөр байсан да. Тэр нөхрийг байцааж явах явцад над руу нэг хүн онлайнаар холбогдоод нэлээд удаан чаталж гисэн. Би түүнд бүх асуудлаа ярихад тэр надад хүмүүсийг алж өшөөгөө авахыг санал болгосон. Над руу өдөр болгон орж ирээд хүмүүсийг алж байж л энэ бүх зүйлээс чөлөөлөгдөнө гэж байнга сануулсаар байсан. За тэгээ удалгүй би хүмүүсийг алахаар шийдэхэд тэр надад метронд хүмүүсийг хэрхэн барьцаалах тухай зааварчилгаа өгж бүр бөмбөг яаж угсрахыг хүртэл зааж өгсөн. Харин тэр үед зөвхөнд нь цагдаагийн малгай авахыг харсан гэж хэлээд бүр ямархуу малгай байсныг нь зорж үзүүлсэн байгаа. Гэтэл дор хаяж ахлах цолтой цагдаагийн малгай байж тарах ба. Үнийг мэдсэн манай хоёр масктай алуурчин цагдаагийн ажилтан гарцаагүй муу юм байна гэдгийг баттай мэдэж авлаа. За тэгээд энэ нөхөртэй холбогдсон IP аягийг нь шалгаа үзтэл нааг хонсон мөрдөгчийн анхaalдаг онц ноцтой гэмтэргийн тасгийн өрөөнөөс тесрэг бөмбөг яаж хийх зааварчилгааг явуулсан байгаа. Яаж жагаад энэ бүх хэрэгүүд гардаг өдөр бас 3 жилийн өмнөх халдлагын өдөр хүртэл наа мөрдөгч ажлаасаа чөлөө авсан байсан нь манай хоёрын с жигийг улам төрүүлээл явчихна. Манай үрч тэр дөрөв наам мөрдөгчийг сэжиглэн мань нөхрийн үйлдэл болгоныг нь хинж байхын тулд багийнхаа акраар наам мөрдөгчийн утас компьютерт нь тагнуулын програм суулгаж байх яг энэ үед наам мөрдөгчийн ажилтнууд мань хакерыг яаж мэдсэн бариад авд юм да. За ингээд бүүн асуудал үүснэ. Цагдаа байж цагдаагаа мөрдөх гээд нууцаар тагнуулын програм суулгалаа. Энэ бол ноцтой асуудал шүү. Чамааг хийн инг гэж тушаасан. Гэх зэргээр хакерыг байцааж эхэлсэн чи манай хүн юм хэлсэнгүй. Гүрийгээл байлаа. Удалгүй гаднаас конжуу орж ирээд ажилтнаа өмөрөн би ингэж тушаал өгсөн. Ажилтнуудаа гаргачих. Гуруулаа ярилцъя л гэж байна. За тэгээд бүхнээ хэлнэ. 3 жилийн өмнөх танай дүүгийн аллагын хэргийн гол сэжигтнэр таныг хардаж байна. Гээд бүх нотлох баримтуудаа илгэхэд наам мөрдөгч уурлан та хоёр одоо бүр намайг алуурчин болох гээд байна уу те? Тэр миний дүү шүү дээ. Би дүүгээ юу гэж алах юм бэ? Та нар өстой миний зэвэг хүргэлээд байна. Жинхэнэ алуурчин чиний ажуу зогсож байгаа энэ новш. Гээд Канвутай барилцаж аваад зодтолтгой шахнав. Гэтэл энэ үед жинхэнэ гол хэрэгтэн болох масктай алуурчин маань тэдний энэ бүх яриаг чагнаад их л 100-тай болтой инээж хөхөрсөн чигээл сууж байна. Гэтэл хаалгын нүдэд ахаар нонгоолготол эдний байрны их зогсож гинөө. Миний дөө манайха засвар хийж байгаамаа тэгээд танаад буудангаа төр оруулчих. Гэсэн боловч алуурчин маань манад багтахгүй. Гээд хаалгаа хатал игч бүр бөөн уруулж. Өчнөө олон жил нэг байранд амьдарчаад яасан их цаантай бацсан бэ? Энтэр гэж үгэлсээр байгаа л явлаа. Энэд Канву маань нэгэн эмчтэй уулзаж байх бөгөөд сүүлийн хэдэн жил юмаа мартаж санаад ой тогтоолтын асуудалтай байгаа гинэ. Эмч нь ямартаа ч юм бичиж өгсөн ч ер нь л эмнэлэг твтэрэ гэж зөвлөөл гаргаж байна. Канву гэртээ ирчээд ажлаа хараа сууж байтал конжуу хоолоо сайн идэрэ гээд гэрийнхэн нүдэнд хоол үлдээгээд явцсан байна бас өөрхөн. Сэтгэлтэй л дарга юм да. Харин энэ үед масктай алуурчин маань гэрлүүгөө орох гэж явж байтал эрдээдийн байрны игч мань залууг газарт ортол нь муулж байдаг шүү. Өчигдөр 101-ийн залуугаас ганц юм гуйсан биш нүүрэн дээр хаалгаа түсгээд хаад юм да. Ээж нь ч гэсэн адилхан л хачин амтан байгаа биз. Эртээд балкон дээрээ өлгсөн хувцсыг харсан хачин ирэм иралын байх ч юм лээ. Бодвол залуудаа ширээний үхэл байсан биз. Биеийн үлж явсан чинь өвчин тосгүйгээд яах вэ? Гэх зэргээр ёстой ам хураагүй муулж байхыг нь алуурчмаа сонсчихно. Тэгснэ мань хоёр ядж хахад нэг левтэн суугаад дээшээ гарах үед байрныг ч муухай ашиглаж чи тэр ээжигээ сүмийнхээ дууг битгий чанга тавь гэж хэлээрэ. Тихгүй бол гомдол гаргачих шүү. Гэж хэлээд улам зэвүүг нь хүргээ ичнөө. Мань алуурчин гэртээ орж ирээд ээжийнхээ зогцтой яриа л эхэлж байна. Конжугээд дарга эмэгтэй хүүг нь мөшгөөд лай болоод ахын чихийг нь дастаад авчихгүй ээжээ.
Гэх зэргээр ганцаараа солиорж өгч гинөө. Гэтэл энэ үед манай шуурхай дуудлагын 112 дугаар руу нэг бүсгүй залгаснаа. Манай Дэвид бичлэгээ хийж байх дундуур нь зомби гарч ирээд дайрчлаа. Энтергээд бүр галзуу солиотой нь мэдэгдэхгүй юм яриад эхэлтийн. За тэгээд судлаа үзтэл тэр Дэвид гэдэг нь энэ тентхийн аимшигын газруудаар явж шууд бичлэг хийдэг олонний танилгүй юм байна л да. Гэтэл өнөөрөө хуучны хаягдсан имлэгт бижилгээ хийж байх үед нь цагаан хувцастай үсэн сэгсээсэн юм гарч ирээд зурглаачийнх нь хүзүүг тасгацаад хайчихна. Энийг харсан манай цагдаагийн эд маань зомбич бай юу ч бай хүн гимцэн байна гэд тэр дөрөө хэргийн газар яваад очдог. Ядж хахад нэлээд том барилга байсан тул цагдаа нар тал тийшээ таран юу болоод байгааг олж тогтоохоор явж эхэлдэг. Гэтэл удалгүй нөгөө Дэвид чин гарч ирснэ манай нээзийг харсан уу? Сая зомби гарч ирсэн миний хүзүүг хүртэл хатсан гэд харуултал үнэхээр хүнд хазуулсан шарх байна. Манай эд бүр гайхаж зомби гэд байгаа охиныг барилга дотор хідэн цагийн туршид хайсан боловч ямар ч уулмөр болтсонгүй. Гэтэл энэ охин цоснож болцсон хаана явж байгаач мэдэхгүй алхаж байгаа дүрс харагдах ба. Манай эд энэ хэргийн ард юу нуугдаад байгааг олж мэдэх хэрэгтэй боллоо. За тэгээд нөгөө Дэвидийг судлаа үзтэл мань нөхрийн бичлэгүүд сүүлийн үед хандалт муу болоод байгаа өгөөд үүнийгээ дагаад олох орлого нь ч багасаад байгаа юм байна. Гэтэл өнөөдрийн шууд бичлэгээс болж түүний хандалт улам нэмэгдсэн байхыг Конжу маань анзаардаг. Дэвид айгүй бол охинд ямар нэгэн мансууруулах бодис хэрэглүүлсэн байх. Тэгээд зомби юм шиг харагдуулж хандалтаа нэмэх гэсэн арга юм шиг байна. Гэж Канву дамжуулан хэлэх ба зомби охины хүн азах гэж оролцсон шинж тэмдэг нь Вайны давс хэмээн нэрлэгддэг олон улсад хориглогдсон хар тамхины гаж нөлөөтэй яг адилхан байв. Энэ бодисыг хэрэгэлсэн хүн тэр дороо түргэн амиртай болж бусдыг хазаж гэмтэх үйлдэл ихээр гаргах юм байна л да. Харин энэ үед нөгөө Дэвид чинь найзынхаа бааранд ирсэн өнөөдрөөс эхэлж буцаад хандалт ихсэж байна да. Дахиад өөрийн бичлэг олон их хэрэгтэй байна. Гитсэн сууж итэл зомби охин маань явсаар угаад энэ бар руу ороод ирж шүү. Хүмүүс ч тэр дөрөө цагдаа дуудснаар мөрдөгчд маань хэргийн газар яваад очлоо. Зомби охин харваас илт мансуурсан байгаа нь ойлгомжтой байсан бөгөөд буу юм болж байж арай гэж тайвшруулж чадна. Энэ охин өмнө нь энэ бааранд цагийн ажил хийдэг байж л дээ. Гэтэл Дэвидийн зураглаач найз охиныг бижилгэндээ оруулж сэлэнжүүлээ гэсэн хуурамч санал тавин дагуулж яваад хүчээр хар тамхи татуулсан байгаа. Энэ үед цагдаа нар ирж байгаа сургаар нөгөө Дэвид чинь баарнаас гараад зугтчих. Угаасаа өөрөө ч бас хар тамхи хэрэгэлдэг болохоор айсан эргэлдэ. Мөрдөгчд маань тэр дөрөө Дэвидийн гэрлээ яваа очтол өнөөгч нь хин юм хард солиороод цагдаа нараас бас зугтах гэж үзэж байна. Гэсэн ч хар тамхи хэрэгэлсэн бас хүчээр гимгөө охинд хар тамхи хэрэглүүлсэн гэдэг хэрэгээр тэр дөрөө баривчлагдаж овоо хэдэн жилийн ял авахаар л болж явах шиг байна. Парт 2 дээр гардаг нөгөө хил амтай байрны эгч маань Девана эднийд оруулж ирж байгаагаар парт 3 маань эхэлнэ. Хөрш хүмүүсээ жингмээр дээ. Эгчин тэр агуулхад хэдэн вон үрсэн гэж санана. Гээд үнгүү Девана байрлуулахаар болсондоо бүр бөөн баяр явна. Саяхан л манай алуурчныг маань газар дор ортол нь муулаад байсан байж одоо түүнийг учир зүггүй сайлж залуу өнгөхэд урлагийн мэдрэмжтэй юм а. Гэх зэргээр хөөргөж байх үед харин манай алуурчин маань бэлигээ өмсөж ажлаа эхлэх гэж байгаа л харагдана. Манигч танаад ус байгаа юу? Гээд хөргөчийн нэх үед баахан хайрцаг байгааг хараад нилээн гайхаж нэгийг нь сайн артал хүний тасцсан гар байхыг хараад тэр дөрөө хайгаал явчлахгүй яах вэ? За да, их чин гарыг да. Баярлаа чамд. Гэт гарах гэтэл манай хүн өөрийнх нь нэрийг битсэн хайрцаг бэлдсэнийг хараад бүр хамг харуулсан цувгаал явчихна. Энэ үед алуурчин маань хор шахсан шиприз бэлдээд ховж яриад байдаг хүнийг яаж сургуул зүгээр юм дээ. Хилийн тастуул зүгээр юм болов? Гэхэд манай агч бүр хоолон цаашаа орсон дагжин чичирж "Миний дөө, чи ээжгийн үнээр тоглоод байхдаа яд юм бэ? Игч нь нохоогоо салхилуулах ёстой." Гэд яг гарах гэтэл мэдээж хаалган түгжээтэй штэ. Игч нь юу ч ярахгүй. Үхүү хөлтлээ амаа амхиж авъя. Миний буруу. Ам өршөөгөөчтэй. Гэсэн боловч ховжив дуртай игчийг өршөөсөнгүй. Хөнөөжл орхино. Энэ үед наа хонсон ахлах Конжутай ганцаарчлан уулзаад чиний тэр итгээд байгаа Канвуч нь толгоондоо юмтай гэдгийг мэдгүй. Тэр новш хитэх уурлахаараа ямар үйлдэл хийснэж мэддгүү сэтгцийн өвчтэй амтэн штэ. Гэж хэлэхгүй наа хонсогийн телегаж төв Канвутай хамт хэрэгтэн барьсны дараа Канву маань уураа барьж дэлэлгүй мань гэмт хэрэгтний нүрийг ёстой нүүрнүүдгүй цохиж бараг алах шахсан ч удалгүй юу хийснээ санахгүй байсан гэдэг. Доо Канву гэж тэр новш миний дүү хөнөөсөө алуурчин гэдэгт би 100% итгэлтэй байна. Танд л гэж хэлэхэд тэр алуурчинтай хамтарч ажиллахаа бол би хэлсэн шүү гэж анхааруулнаа. Энэ бүх яриаг сонссны дараа Конжу нэрэж Канвуг алуурчин байх үдэ гэсэн хардлага төрж буй нэлт. За тэгээд масктай алуурчин маань байрны харуулыг хөнөөгөөд ховжив хөөдөг игчийн цогцтой хамт далаад хаяж орхисон ба цогцын усан цагдаа нар байрны харуул манигчийг хөнөөчөөд амиа хорсон байна гэсэн дүгнэлт гаргажээ хөрхий. Угаасаа ч тэгээд масктай алуурчин маань цагдаа хүн болохоор цагдаа нарын толгойг эргүүлэхээ сайн мэдх юм уу? Хэргийн газар наах хонсоо ахлах хэрэг ба байрны игчийн хэлийг тасцсан байхыг хараад мэдээж харан төрөх ба. Энэ үед масктай алуурчин маань гэмгүү царайлцсан хэргийн газар явж байв шүү.
Алуурчид хэргийн газраа заавал ирдэгэ гэж үний юм да. Харин энэ үед Конжу маань Канвугийн мэдээллүүдийг ухсаар байгаад уулзаад байдаг эмчтэй нь бичлэн очиж уулзаад Канвугийн өвчний талаар асуухад тэр 3 жилийн өмнө хамтрагчаа алдсны дараахан манай эмнэлэгт ирж эмчлүүлж байсан. Тэр үеэс л хаяа ухаан алддаг болсон юм. Тархинд очих хүчил төрөгчийн дутагдал гэдэг онцтой. Хэд урлах юм бол тархинд нь очих хүчил төрөгчин тасалдаад юугаач санахаа болчдөг юм. Гэж хэлэх ба одоо би ийм байдал нь их муутсан. Ядж хахад цагдаагийн ажил яасан ч их байдаг юм. Ийм байдлаар яваад байвал сэтгцэд нь улмал нөлөөлөх байх шүү. Гэж хэлэх ба энэ бүхнийг сонссон Конжу Канвуд итгэх итгэл нь алдарч эхлээд байгаа мó да баг. За энэ үед манай Golden Time багийн хамгийн даруй төлөв гишүүн болох Ёнсу маань цайныхаа цагаар ажлынхантайгаа гарах гэж байж итэл нэг нөхөр гарч ирсэн ээ. Ёнсу, миний мессежийг хараагүй мó? Энтер гэжсэн аа, сайн бацгаана уу? Намайг Намсу гэдэг. Би Ёнсугийн найз залуу байна. Та хэдийг өнөөдөр хоолнд дай. Энтергээд их л сайхан юм ярьж байтал Ёнсу маань харин нэг л ёозгүй болж аха тустай ярилцъя. Гээл дагуулаад явлаа. Аха хоёулаа сарын өмнө сасан штэ. Дахиж харьцахгүй гэж тохирсон биз дээ. Одоо та яв. Би ажилдаа байна. Гэтэл мань нөхөр генет дүрсхийн манай бүсгүйг барьж авснаа. Тэр үед алдаа гаргасан байлээ. Би чамаас салж чадахгүй. Гэхэд Ёнсу маань уурлаж та миний биед талдаад байна шүү. Энэ бол цагдаагийн газар. Дахиж биенд хүрвэл баривчилж орхин шүү. Гэж хэлэхэд нөхрийн царай өвсгийж баривчлах гинэ. Өө за. Тэгвэл би чиний тэр бичлэгийг ажлынхан чинь үзүүлээд өгөх үү? Эсвэл танаа цагдаагийн газрын вебсайтн дээр тавьчих уу? Өөрөө л мэдэрээ. Гэт бүр нэг ёрийн хүчирхийлэгч амтан байж штин. За тэгээд иймэрхүү хүчирхийлэгч нар чинь амар хартай байдаг да тий. Чи өөр хүнтэй болцсон юм уу? Чиний хажууд байсан тэр хүүхэн шиг новчтой уулзаад байгаа юм уу? Энтэргээ солиороод байхаар нь Ёнсу маань арай гэж гараас нь мултарч чаддаг. Гобер ажил дээр нэрээд цагдаа хүнийг дээрлэхэд байдаг шүү бүр. Тэгсний ажлаа тараа явж байтал саяны нөхрөөс мессеж ирэхээр нь хартал. Ёнсу, сая бие барьж чадсангүй уучлаарай. Би чамд хайртай гэж чи мэдэн штэ. Орой чиний дуртай ресторанд захиалга өгсөн байгаа. Эртэл чинь хүлэн шүү. Гэсэн мессеж явуулсан байлаа. Энэ үед Ёнсугийн төвчээр алдагдан мань нөхрлөө залгаад аха та тэр бичлэгээ цацмаар байвал цац. Харин над руу явуулсан бүх зурвсыг чинь хүчирхийллийн баримт болгон шүү. Шүүхтэр уулзъя. Гэж зөрөгтэйлөө тасалтал нөгөө өвчтөй эмч нь бүр бөөн уур болоод явчихна. Ёнсу тэр дөрөв хүчирхийллийн талаар зөвлөгөө өгдөг өмгөөлөгчтэй уулзахаар худалдааны төв дээр эртэл левтэн засвартай байсан болохоор шатаар алхаж байтал нөгөө намсуу чинь араас нь дагсаар угаад гараад ирд юм да. За тэгээд Ёнсу маань хэдий цагдаач гисэн эмхтэй өнөл болсон юм хойно хогийн хүчирхийлэгчээс айлгүй яхав. Ямар сандаа цахилгаан буугаа гаргаж ирээд ойртгол юм бол буудан шүү. Гэж анхааруулахад намсуу ёстой уйлан донготож эхэлнэ. Би уучлал гуйхгчл ирсэн. Миний хүснээр болохгүй болохоор бүр яг галзуурах гээд байна штэ. Би чам дахиж гар өрөхгүй. Намайг уучлаарай. Гэж байснаа нүүр өгөхгүй болохоор Ёнсуг маань цохиод унгаачтай юм да. Би цагтаа хүн шүү. Та одоо хүндэл аавна. Гэхэд цагтаа гэж олон юм ярих юм аа. Чи миний эмхтэй. Өөр хинч биш. Гээд солиорж явах үед нь Ёнсу маань сэргэлэнтэж даргалуугаа залгасан байсан ч намсуу утсаар булааж авснаа. Ёнсугийн олоонд бүр хутаг тулгаж. Өө, сайн байна уу? Ёнсу маань би энэ муу байна. Маргааш ажилдаа очиж чадахгүй бах. Гэж хэлээд тасалсан ч Конжу маань Ёнсугийн холоо дагжин чижирж байсныг сонсч амтсан тул тэр дураа акарт намсугийн талаарх бүх мэдээллийг олж өг гэсэн үүрэг өгнө. Гэтэл энэ намсуг гихч итгээд том компани захирлын хүү бөгөөд Америкт эмчээр сурч байхдаа найз өхнөө өчтөчнөө удаа зодж байсан гэмтэргийн бүртгэлтэй байсныг олж мэдээд тэр дөрөө Канву руу ярьж Ёнсугийн байгаа байршил руу явуулахар болно. Гэтэл энэ үед нөгөө муудгүй амтэн чинь Ёнсуг толгой төрөөгүй ишгэлж саяхан хайртай дуртай гэд байснаа одоо цус нүчтэй нь холио тажлаа. За ингээд энэ нөхөр Ёнсуг машиндаа суулган зүхтахад манай хэд ч машиныг нь хяналтын камераар шүүн араас нь мөшгсөөр угаад хотын цахад байх тансаг байшингийнх нь гадаа ирдэг. Ингээд манай мөрдөгчд маань байшин руу нь яваа ортол галтгоонд хүний цус урссан байхыг хараад Канву байдал ноцтой байгааг Конжууд хэлэхэд манай Конжу маань сандраал явчихна. Галзуу амтын Ёнсуныг гимтээсэн байж магад. Гэт бүгд яран хоёр давхар руу гартал Ёнсун биш. Харин мань хүчирхийлэгч маань өөрөө хутгалуулаад амтай голтой юм хэвтэж байхаар нь яралтай түргэн дуудлаа. Манайд бүгд шоконд орж арай Ёнсу түүнийг хутгалсан юм биш үстэй. Гэт гайхаад байж байтал Конжу руу Ёнсу залгаснаа. Би намсууд зодуулаад худалдааны төвийн машины зогсоол дээр ухаан алтчиж сая хамгаалагч намайг болоод сэрээлээ. Гэж залхахад Конжу маань ажилд нь амьд байгааг сонсон ямартайч сэтгэл нь уужраал явчихна. Гэхдээ тэр намсун гэж өөдгөө амтныг хэн хутгалсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ үед Канву Ёнсу руу залгаж тэр намсуу гэж итгээдэд өш хонцон санддаг хүн бий юу? Чамаас өөр бүсгүүчүүдтэй уулздаг байсан уу? Гэж асуухад надтай уулздаг байхдаа өөр бүсгүүчүүдтэй уулздаг байсан. Гэхдээ би яг хэн гэдгийг сайн мэдэхгүй байл гэж хэллээ. Гэтэл энэ үед уулын камерт намсууны машин бичигдсэн байх бөгөөд түүнийг хутгалсан эргэтнүүд машиныг нь унаад явж байгаа нь ойлгомжтой. Энэ үед нөгөө өөдгөө амтныг чинь эмнэлэг түргэн яаралтай тусламж үзүүлж эхлэх ба аав нь хурж ирснээр миний хүүг хийн юм болгосон
Би түүнийг зүгээр өнгөрөөхгүй. Энтэр гэж тэрүүгээр нэг орилж байгаа л харагдана. За ингээд мөрдөгчд маань намсууны машины араас хөөсөр угаад уулын бэлдээр барьж аван зогсоотол хоёр бүсгүй вэ шүү. Жолооч талын суудалд байсан бүсгийг гидсэндээ утгалуулан маш хүнд шарахтай байх ба баруун талын суудалд байсан бүсгүй гар нь нүл цос олчиж. Ингээд энэ хоёр бүсгүйг намсууныг алах гэж оролдсон эрэгт буруутхан тэр дор нь баривчлаад цагдаагийн газар авчран байцааж эхэлнэ. Хэрэгтнүүд маань бүсгүйчүүд учраа Кунжу Ёнсу хоёр тэднийг байцаахаар болохва. Кэмгийнхэн бүсгүй өмнө нь онгоцны үйлчлэгч хийдэг байхдаа намсуутай танилцсаж үерхэж эхэлсэн ч удалгүй байнга хардаж гар хүрж эхэлсэн тул ажлаа тарсан орой түүнээс саллаа гэдгээ хэлээд машинаас нь бун алхаж байтал нөгөө мэдрэл амтэн чинь уурандаа Ким бүсгүйг маш хүчтэй мөргөж орхисон ба Ким бүсгүй баруул дахиж хизээж алхаж чадахгүйгээр гэмтэж онгоцны үйлчлэгчийн ажлаа орхиж хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болж л дээ. Харин гидсэнтэй хутганы шарахтай байсан бүсгүйг Мино гэдэг бөгөөд дөнгөж 20 хүрээгүй жоохон охин байхдаа их дэлгүүрт цагийн ажил хийж яваад тэр намсуу гэдэг яргачтай анх танилцсан юм байна. За ингээд намсуунтай үерхэж эхэлвүүгүй юу? Байнга л зодуулж нүдүүлж байсан учраас залхан түүнээс салахаар шийджилтэй. Гэтэл яг тэр орой намсуу аавыг нь нүдэн дээр нь дайрж алчаад урдаас нь инээсэн гэж байгаа. За ингээд энэ хоёр бүсгүй маань бие биетэйгээ холбогдсон намсууныг алж өшөөг авахаар шийджилтэй. Ким бүсгүй үргэлжлүүлэн бид угаасаа амьдралгүй болсон хүмүүс. Намсуу гэж тэр новш бидний амьдралыг сөрүүлсэн. Би бүх насаараа тоглон явна. Тим амьтанд хайртай байсандаа өөртөө гомддог. Одоо харин өгсөн болохоор сэтгэл амарч байна. Гэхэд Конжу намсуу өгөөгүй. Хүн шарахтад одоо эмнэлэгт байгаа. Гэж хэлвүүгүй юу Ким бүсгүй шоконд орж арайчтэй. Тэр адгийн амьтан өгөөгүй л байгаа мó? Гэж учир зүггүй айн орилж эхэлдэг. Мань орж бүсгүйг нилээн тайвшруултал би хэрэгэ хүлээе. Та нар намайг өдөржин шүнжин байцаасан ч болно. Гэд бугуун цагаа байн хараад байгаа нь Конжууд нэг л сэжигтэй санагданаа. Энэхэд байцаалтын өрөөнөөс гараад ярилцаж эхэлнэ. Байж байгаа нь нэг л бишээ. Нэг зүйл нуугаад ах шиг байна. Гэд ярилцаж байх үеэр Ёнсуу намсугийн гэрт дөрвөн хүүхэлдэйн фигур байсныг санахва. Тэр дөрвөн хүүхэлдэй нь цагдаа, онгоцны үйлчлэгч, их дэлгүүрийн ажилтан. Харин дөрөвтг нь совилогч байсныг гинт саннаа. За ингээд Ким бүсгүүрөө явж ороод та хоёроос гадна дахиад нэг хүн байсан байна тийм үү? Совилогч бүсгүй үстэй. Гэхэд Кимийн царай хувьсгийж үгүй бит хоёроос өөр хинч байгаагүй гэд гүрийгээд байд юм да. Тэгэхээр нь манай судалсаар угаад намсуу гэж ярахчны үерхэж байсан бүсгүйчүүд донд Хэлсүнгийнх совилогч бүсгүй байсныг олж мэддэг. Гэхдээ нь совилогч бүсгүй 2 жилийн өмнө ходоодны хорт хавдраараа өнгөрчихөж. Ингээ байж итэл нөгөө ярахчны чинь захирал аав нь цагдаагийн газар ирсэн. Миний хүүг хутгалсан тэр хүүхнийг би ална гэд орлоод байхаар нь Ёнсуу гарч очиод ийм хүү өсгсөн буруутна нь та бурууга өөрсдөөсөө хай гэд хэлсэн биш мань захиралд өвчгөнөж. Өө за юу гинэ? Чи хурдан өвдөг дээрээ сөхөрч уучлалтгүй. Энтергээд гар талаагаад байхаар нь канвуу гарч ирж өчөж авснаа. Эцэг хүү хоёр гэсэндээ адилхан юм а. Хүүгээ авармаар байвал эмнэлэгт очиод бурхан залбир гэж хэлээд гараал явлаа. Яг энэ үед эмнэлгээс ярахч хүүхэд нь комондорж сэрхээргүй болсон тухай мэдээд уулнаа. За энэ үед хэргийн 3 дахь сэжигтэн совилогч бүсгүй маань намсууны өрөөнд орж байгаа харагдтугай. Энэ совилогч бүсгийн дүү Хэлсүнгээд совилогч охин намсуунтай үргэж байхдаа удаа дараа зодуулдаг байсан ба. Тэр адгийн амтан зодсныхаа дараа байнга цэцэг авч өгдөг байсан бөгөөд бүр өрөө нь цэцгээр дүүрчихсэн байж. Энэ адгийн амтан саллаа гэснийхэн төлөө охиныг ходоод нь урагттал зодоод нас урсныхан дараа эмчнэрийг хахуулдаж байгаад ходоодны хортавдар гэж онцлуулаад уснаас хуурай гарсан адгийн новшин байна. За ингээд совилогч бүсгүй маань дүүгийнхээ өшөөг авч мань адгийн амтны судсанд хор шахаж орхилоо. Манай мөрдөгчд маань яаралтай ирсэн боловч адгийн амтан кармагаа үртэж зүрхэн зогсон хорвоо нэгжигсэн адгийн амтнаас саллаа. Хэдийн новшин амтны хөнөөс нь ч хүн алсан л бол алсан шүү дээ. Совилогч бүсгүйг хайсаргаад байшингийн дээвэр дээр амиа орлох гэж байхад нь олж авдаг. Канву түүнийг тавьшруулах гэж үтсэн боловч эрэгтэй хүнд итгэхээ байсан тул Ёнсуу маань бүсгүйтэй ярилцсан өөрөө ч бас намсуугийн хохирогч гэдгээ хэлэн нэлээн тавьшруулж байгаад дээврээс буулгаж чаднаа. Ингээд бүсгүй мэдээж намсууг алсан эргээр шоронд орох нь тодорхой болохва. Намсуугийн захирал аав нь цагдаа нар руу агсран дайрж Канвуг хүүг нь аварч чадаагүй арчаагүй. Хариуцлага тооцсон гэх мэтээр солиорж эхлэх үед Канву мэдээж мөчөөгөө өгсөнгүй. Чамч шиг арчаагүй юмнуудын хүүхэд тийм л хувь тавилантай байдгийн гэд ёстой хатуухан хэлээл хаялаа. Энэ үед Канвугийн өвчин хөдөлж толгой нь хүчтэй өвдөөд чихэнд нь хийм сонсогдоод байсан тул нойл руу гүйж ороод имээ ууж байж арай гэж тавьширнаа. Конжу маань Канвуг хардан түүний талаар судалсаар байгаад аавынх нь хамаатны хөгшнийг олж аваад уулзаж байгаа харагдах. Манай Канву Японд төрж ирсэн солонгос гаралтай Япон хүн юм байна. Түүнийг баг багт нь түүний аав хөршийнхөө охины чихийг тастаад хөнөөж орхисон алуурчин хүн шүү дээ гэж хэлэхэд Конжу цожирдоод явчихна. Багада аав нь алуурчин байсныг мэдээд сэтгэл нь өвдөж траума авсан гэж бодож байна. Гэх зэргээр чухал мэдээллүүдийг ямартай ч өглөө. Харин энэ үед байрны эгчийг алсан аллахын ард өөр зүйл нуугдаж байж магад.
гэж хардаад наах хонсоо ахлах маань алуулсан эмэгтэй байран дээр ирсэн. Сүүлдийн эмэгтэйг харсан хүн байна уу? Янз бүрийн шинж тэмдэг ажиглагдсан уу? Гэж тэрвээ хүмүүсээс асуухад байрны эгч нар наад хүүхэн чинь ёстой хил амтай ховживэнд дуртай хүн байгаа юм. Сүүлд 101 тоотын залуутай төр тар хийсэн гэж сонссон. Гэж хэлэхэд манай хүнд нэг л сэжигтэй санагдан 101 тоот руу яваад очисон ч хүн байсангүй. Гэтэл масктай алуурчин маань гарч ирэн та ямар хэрэгээр явна да? Гэхэд наах хонсоо ахлах өө энэ танах юм уу? Хэдэн асуух зүйл байна. Орж ярилцъя. Гэд гэрлүүн дагаал орлоо. Мань хүн жижиг өрөөгөө цоожилсан байгааг хараад ерөн л нэг л биш санагдаж мань нөхрийн үйл хөдлөлийг ажиглаж эхэлнэ. За тэгээд масктай алуурчны өгсөн усыг нуутал удалгүй толгоо нэргэж эхлэх ба масктай алуурчин маань түүнийг доромжилж эцэг нэгч өөр ээжтэй дүүгээ үдсэн яддаг байсан биз дээ. Чи дүүгээ үхээсэй гэж хүсдэг байсныг чинь би мэднэ. Би чиний хүслийг биелүүлж өгсөн гавьяатан чинь байна. Гэж муухай нээж байснаа аалзны хор шингээсэн усаа наах хонсоо ахлахын дээрээс асхан хөнөөж орхилоо. Тэгснэ зэвүүнгаар наах хонсоогийн утсаар канвууд баригчлаа. Гисэн мессежийг бусад цагдаа нар руу явуулах ба цогцыг нь хотоос зайд байх завин дээр аваачаад хайсныг нь нэг загасч олоод цагдаад мэдэгддэг. Конжу түнээс сэжигтэй хүн харсан уу гэж асуухад загасчин. За байз хар борооны цувтай өндөр залуу явж байсан гэж мэдээлэх ба тэр цувтаа нөхөр нь манай канву маань байж таардیں۔ Канвуг ухаан алдсан байхад нөгөө масктай алуурчин чинь энэ завин дээр авчираад наах хонсоо ахлахыг алсан алдлахыг түүн тоох гэж зориуд ингээд байгаа юм байна л да. Наах хонсоо ахлах хамгийн сүүлд канвугийн гэрээ ойролцоо явж байгаад канвууд баригчлаа. Гисэн мессеж явуулаад утсан тасарсан. Тэгээ бүр канвугийн гэрийг шалгаа үцтэл вайных нөрөөгөр дүрэн цус байгааг олж тогтоосон учраас наах хонсоо мөрдөгчийг алсан гол сэжигтэн маргаангүй канву болоод явчихна. Конжууч бүр маш их гайхан эргэлзээ байж байтал дарга нь орж ирээд тэр канву гэж нөхөр наах хонсоо ахлахыг алсан гэж сонслоо. Энэ талаар олон нийт мэдвэл цагдаагийн нэр хүн дунж чийж ажилгүй болно шүү. Яг одоо канвуг сэжигтний жигсаалтанд оруулж орон даяар хай. Гэсэн тушаал өгсөн учраас хүссэн үсээгүй канвуг орон даяар эрен сурвалжилж эхэлнэ. Конжуу тэр дөрөө канву руу залгаад юу болоод байгаа юм бэ? Чамайг орон даяар эрен сурвалжлаад эхэллээ. Одоо хаана байна? Гэж яриад хуучны хаягдсан барилгад уулзахаараа тохирох үед конжууг харж байсан дарга нь наад чинь канвутай уулзах гэж байж магад. Араас нь дагаарай. Канвутай уулзах юм бол шууд бариад ав. Гэж туслагтаа тушаалаа. За ингээд конжуу маань канвутай тусдаа уулзан чи наах хонсоо ахлахыг алсан юм уу? Нотлох баримт бүгд чиний эсрэг байгаад байна. Би чамд итгэх эсгэж мэдэхгүй байна. Чи сэтгцийн өвчтэй гэдгийг чинь би мэдсэн. Одоо бууж өг. Гэж хэлэхэд канву намайг буудвал бууд. Гэхдээ намайг алуурчин гэж байвал хүн алж байгаа бичлэгийг маань надад үзүүлэх. Тэгвэл би өөрөө шоронд ороход бэлэн байна. Гэхдээ ганц зүйл гэвэл алуурчин биднийг хооронд нь алдцуулаад байна. Надад итгэлтэй. Үнэхээр надад итгэхгүй байгаа бол манай гэрт байгаа камерыг шалгаад үзээрэй. Гэд байж байгаа үеэр цаана нь цагдаа нар түжигнэхийг сонсоод канву чи цагдаа нараа дагуулад ирээ юу гэж хэлээд зүхтаа гал явчихна. Энэд конжуу маань Golden Time багийнхныгаа дагуулan канвугийн гэрт ирээд агаржуулагчиндаа нуусан нууц камерыг нь олоод шалгаа үзтэл канву гэрээсээ гарсны дараа хар уцтай хамаагүй том биетэй хүн орж ирснэ. Ванных нөрөөнд цус хасгаж байхыг хараад канвуг хэрэгт гүтэх гэж албаар ингэсэн байна гэдгийг мэдэн энэ хэргийн ард канву биш өөр алуурчин байгаа гэдгийг бүрэн ойлгоно. Канву наах хонсоо ахлах хамгийн сүүлд алуулсан байран дээр ирсэн жижүүртэй ярилцаа зогсож байтал цагдаа нар түүнийг олж ирээд муур хулган шиг хөөцөлдөөд эхлэх ба манай хүн зогтож байгаад тэдний нэгийг нь барьцаалан байрны дээвэр дээр шахалтанд орчноо. Би алуурчин биш штэ. Надад итгэлтэй гэж хэлсэн боловч энэ цагдаа нар юу гэж итгэхөө бууга буулгач канву. Үгүй бол чи бүрэл хүнд ялгаа биш үү? Гэд бөө юм болж явах ба байрны орчин суугчид цугларсан. Энэ одоо юу болоод байгаа юм бэ? Гэд божигнаад байж явах үеэр Golden Time-ид маань ч гэсэн хэргийн газар яар ирлээ. Яж хахад канву маань уурлахаараа улам бие хин чадхаа байж агаарт буудаж муудаад байдал нэлээн хурцтаад эхэлнэ. Энэд конжуу байрны дээвэр рүү гарч ирээд битгий буудаарай. Гиснэ алуурчин бидний станцыг сонсч байгаа юм байна. Канву алуурчин биш шүү. Гисэн бичгийг цагдаа нарт харуулсан боловч нөгөөд нь бууга буулгасангүй. Энэ үед харин масктай алуурчин маань тэднийг харсан шигээл догдохуугийн инээсэн л зогсож байна. Энэ үед канву конжууг барьцаалан авч 50 бай. Би чамайг яахчгүй. Би байран дээр ирэхэд алуурчинтай таарсан. Хар уцтай нөхөр байсан. Гэж хэлэх үед конжуу Эрзэн Бэлэний чимээ сонсноо. Канву алуурчин доор байна. Дөнгөж сая Эрзэн Бэлэний чимээ сонсогдлоо. Гэж хэлэх ба мань масктай алуурчин маань нөгөө хоёр руу хараад та хоёрыг хоёулагч нь ална. Гэсэн тохиог гараараа харуулах үед манай хоёр маань анхудаа алуурчны царай төрхийг харж түүнтэй нүр тулж байгаагаар энэ удаагийн парт 3 маань төгсөж байна. Энэ үед хакер маань масктай алуурчны гар үлүүдтэйг харилцдаг маш өндөр хамгаалалттай тусгай вебсайт руу хакцсаар угаад нэвтрэх ба үнийг мэдсэн алуурчин бөөн уур уцаар болоод явчихна. Конжуу шууд хамгийн том даргалуугаа ярьж Докану мөрдөгчийг гэмтрэгтэн болох гэж гүтгсэн материалуудыг бид олсон.
Энэ бүх хэргийн ард хар малгайтай этгээд байсан нь камерын бичлэгт бичигдсэн учраас До Канвуг хэрэгтэн мэтээр 90 сар улжилж буйг зогсоож өгнө. Бид удахгүй жихэн хэрэгтнийг барих болно. Гэж хэлэхэд дарган ч материалуудтай танилцсан Канвуг гэмт хэрэгтэн биш байна гэдгийг орон даяар цацаж манай мөрдөгч маань ашгүй нэг нэр нь цагаадлаа да. За ингээд Конжу маань Канвуг ирэхгээ очиход өнөөгч нь миний шарах гайгүй. Энд хэвтэж байх цаг алга. Тэр муу алуурчин юу игээд явж байгаа ч юм блэ? Очиж барьцгаая. Гэхэд Конжу түүнийг тавьшруулан би чинь гайгүй болсон юм бол яг юу болсон юм? Нууж байсан зүйлсээ одоо надад хэлээдэх. Би чиний амнаас сонсомоор байна. Гэж хэлэхэд манай хүн бүх зүйлийг нуулгүй ярьж эхэлдэг. Би үнэхээр Японд төрсөн. Аав минь таксины жолооч байсан. Манай хэдий баян байгаагүй ч бид их аз жаргалтай байсан. Би хөршийнхөө Михо гээд Япон охинтой байнга тоглодог байсан. Нэг өдөр нуугдж тоглож байгаад Михогийн цустай гутлыг олсон. Гэнтэл удалгүй аавыг минь алуурчин гэж баривчилж аваад эргэн тойрны маань хөршүүд ээж бит хоёрыг гадуурхаж дарамтлж эхэлсэн. Тийм болохоор ээж намайг дагуулж Солонгос руу зүхтэн ирсэн. Би аав шиг алуурчин болохыг хүсээгүй учраас цагдаа болж бусдад итгэлгүйгээр зөвхөн өөртөө найзаж сурсан. Гэхдээ хамгийн анх итгэсэн хүн маань миний хамтрагч наах өнсөө ахлахын дүү байсан. Гэнтэл би юмаа мартаж санаад ихсэн ба тэр алуурчин миний тэр занг ашиглаж хамтрагчийг минь хөнөөсөн. Гэж бүхнээ хэлэхэд Конжу түүнийг тайлгаруулж энэ удаад чи ганцаараа бишээ. Энэ удаад Golden Time багийнхан чинь чиний ард байна. Одоо цаг алдалгүй тэр алуурчныг барьж ягаад чамайг ингэж хорлох гээд байдгийг нь олж мэдий гэж хэлнэ. Энэ үед гаднаас Канвугийн туслах гэх юм уу да хамгал хар бор ажлыг нь хийдэг найз нь орж ирээд манай хүнийг имлгээс гарган явж байхдаа тэр Конжугээд бүсгүй чамд яг талтай баха. Тийм болоод чамайг эргэж ирж байгаа шүү. Эртэд бүр хоол тавьсан байсан гэвэстэй. Яалтчгүй чамд сэтгэлтэй. Гэх зэргээр Дэми балан юм ярьсан шиг л явж байна. Тэгснэ. Би чиний эмийг аваад ирлээ. Гэд өхваа нилээн хөрхөн сэтгэлтэй л нөхөр болтой. Энэ үед хакер алуурчны вебсайтыг ухаж төнхөөд маш олон гишүүдтэй гэдгийг нь олж мэдээд дарагдаа хэлэхэд Конжу санаан зовж одоо киберэлцэгтэй хамтраад ажиллаа явуул. Гэрээсээ гэж ганцаараа хийгээд байвал чамд аюултай. Гэд хэлж дуусаагүй байхдаа хоёр нөхөр орж ирснээр компьютерыг нь эвдлээд манай хакерыг зодож нүдээд эхэлнэ. Энэ хоёр бол масктай алуурчны гар хөл бөгөөд алуурч маань өөрийн биеэр орж ирснээр чи ч буруу хүнээрээ оролдлоод бусдын амьдралд оролцоод байдаг наад хуруугч нь тайрч ил да. Гиснэ Конжу дарагтайгаа ирээд аим гоё. Хуруутайгаа ч үлдэж магадгүй шүү. Гэд Конжу руу залгах үед мань хакер дарга туслаарай. Энэ өвчнүүд намайг алах гээд байна. Гэж хэлэхэд алуурчин утсын шүүрэн авчаа. Танай ажилтнанд аль хуруун чухал юм бол 3 минут өгье. Амжиж ирвэл энэ хүн чинь 10 хуруутайгаа үлдэх бах. Үгүй бол толгойг нь таслана шүү. Гэж занал хийлгэхэд Конжу сандарч Канву руу энэ талаар хэлэн манайд хакерын гэрлүү яран давхлаа. Масктай алуурчин хакер руу ширтээд чи бол жоомшгөл амтан. Чи найзуудтай өнгөр цагсуурах гэж Golden Time багт ороо бистэй. Энэ тэрний чинь шам болов. Гиснэ нэг хурууг нь цасчтэй юм да. За ингээд манай мөрдөгчдийг ирэхээс өмнө тасцсан урууг нь нэг савнд хийж аваад өтөр түргэн зүхтэж орхих ба. Конжу мөрдөгчдөө дагуулсаар тэдний дорж ирээд алуурчид сайхан гарч явсныг олж мэдээд энэ байрнаас гарсан бүх машиныг шүү гэж тушаал өгсөн боловч эдний байрны камерыг аль хэдийн унтраацсан байх ба. Канву хурж ирээд өөр орчмыг самнан хайсан боловч хэрэгтнүүдийг олж чадсангүй алдчихнаа. Хакерыг тэр дорн түргэн тусламж авч явсан ч 8 цагийн дотор хурууг нь олж оёхгүй бол бүрмэсэн хурууг олж ирэмдэг болно гэсэн харамсалтай мэдээ дуулгадаг. Энэ үед масктай алуурчин гэрлүүгөө орж дахиад ээжийнхээ цогцтой ярьж эхлэх ба. Ээжээ, хоёулаа нүхээс өөр аргагүй боллоо. Гэхдээ таны очих дуртай газар руу нүнэ гэж хэлж байгаа сарахад энэ нөхөр зогтох гэж байгаа нь ойлгомжтой. Энэ үед цагдаагийн дарга хурал хийж би Golden Time багийг бүрэн дэмжинэ. Одоо тэр нөхрийг хамтрагчдтай нь барьж ав. Вебсайтыг нь кибер хэлцээхийн нарийн шалгаж байгаа. Одоо ашиглаж байгаа холбооны төхөөрөмж ашиглахаа бол өөр төхөөрөмж ашигла гэж үргэлдээд гарч одох ба. Нөгөө наа хонсогийн баруун гар нь Канвутай уулзан алуурчин гэж гүтгэж байсандаа уучлалгуун наа хонсоо ахлахыг амьд минь олж өгөхийг гуйдаг. Энэ үед масктай алуурчин маань нэгэн үл таних хөгшөнтэй уулзаж байгаа харагдах ба. Энэ хөгшин манай алуурчинтай хамтран ажиллаж хүний дэрэгтнүүдийг худалдаа авдаг өвөө мөнгөтэй бизнесмен бололтой. Манай Golden Time багийнхан маань масктай алуурчны вебсайт дээр байсан гишүүдийг нэг нэгээр нь ухаж эхэлсэн ба эхний гишүүн болох Чамигээд бүсгүйг олж тогтооно. Энэ бүсгийн хоолны газар зөөгчөр ажилдаг гимгүү харагддагч олон жилийн өмнөөс алуурчинтай хамтран ажиллаж хамгал аалзсны хор могон хор гих мэт хорт бодисуудыг нь нийлүүлж байсан юм байна. Канву маань Чамиг барихаар түүний ажилдаг хоолны газар руу яваортол мөрдөгчдийг харснаа шууд царай нь хувьсгийж тэнд байсан газны ушиг салган бүгдийг нь дэлбэлнэ. Бүгдээрээ хамт үгцгээе. Энтергээд дөвчгнөөд эхлэх үед хакерын хэвтэж байгаа эмнэлгээс залгаад хурууг нь хурдан авчрахгүй бол хурууных нь эсүүд үгчиж эхэлж байгааг анхааруулна. Энэ үед мөрдөгчд маань хоолны газрын газыг салгаад бүсгүйг барьж аван масктай алуурчин хаана байгааг асуухад би та нарт үгсэн ч хэлэхгүй.
гэж байснаа зөвлөлтөндөө байсан хорийг зажлан амиа эвгүүтгэж орхилоо. Энэ үед наах онсоо мөрдөгчийн эхнэр цагдаагийн газар ирэн Конжутай уулзан ярьж байхдаа олон жилийн өмнө эдний хөршийнхүү байнга ээжтэй зодуулж уйлж орилдог байсан тухай хэлээд маньхүү аалз тэжээдэг байсныг хэлэхэд манай алуучны гэрээс ч мөн баахан аалз олдсныг санаж тэр хүүгийн нэрийг асуун шалгааж эхлэхэд 2003 оны 6 сард манай хүүг ээж нь халуун усаар түлж цэцгэрээс болж шалгалтаа мөнгөсөн. Гээд солиорцсон байж бахт нь эргүүлийн цагдаа нар түүнийг нь зогсоосон боловч хүүн ээжийнхээ талд орж байсан ба асрамжийн газар амьдарч байсан ч удалгүй хүсэлт гарган ээжтэйгээ хамт амьдарч ирсэн тухай олж мэддэг. За ингээд одоо хаана амьдардаг талаар нь судлаа үзтэл эргийн харуулын цагдаагийн ахлах албан тушаалтай Жесүгэх житгээд болохыг олж мэднэ. Тэр дөрөө канвуу руу албагдаж масктай алуурчны хэн гэдгийг нь олж тогтоосноо хэлээд зургийг нь явуулах ба харваас эртдийн алуурчин яг мөн байна. Конжу тэр дөрөө төгшүүр зарлаж жаахлах болон наа хонсоо ахлахыг хөнөөсөн хэргийн сэжигтэн эргийн харуулын цагдаа Жесүгэх житгээд болохыг зарлан бүх мөрдөгчдийг эдний гэрлүү очихыг тушаадаг. За ингээд жижүүрээс нь түлхүүрийг нь аваад гэрлүү нь яваа ортол маньхүү ээжийнхээ цогцсыг аваад аль хэдийн явчихсан байдаг ба хакрын хурууг хайсан боловч байдгүй. Гэтэл масктай алуучны биенийг давхард байдаг ажлын өрөөнөөс гал гарч эхлэх ба маньхэд өрөөг нь шалгаж байх яг тэр агшинд мань алуурч маань хакрын хуруутай харьцгаа барьсан маньхэдийн цагдаагийн газар өөрийн биеэр ирж байд юм да. Үүдний цагдаа түүнийг зогсоож ямар хэрэгээр яваа юм гэхэд дуудлагын төвийн дарга Конжутай уулзах гэсэн. Намайг хараад их баярлан да. Энтергээд хачийн мэрэд байхаар нь барьжава харцаг руу нь хартал цус байхаар нь нөгөө аруулаа дуудлаа. За ингээд хоёр цагдаа маань түн рүү буу шагааж цагдаагийн газрын үүдэнд Конжу дарагтаа уулзна. Гээд сэжиг бүхий хүн ирлээ гэж бүх цагдаа руу дамжуулан хэлэх үед Конжу бүр гайхаж мөрдөгч нарыг хурдан гарч тэр нөхрийг баривчил гэсэн тушаал өгөх ба мөрдөгч нар тэр дөрөө цустай харьцгийг нээ үзтэл хакрын хуруу байд юм да. За ингээд масктай алуурчныг тэр дөрөө баривчлан байцаалтын өрөөл рүү аваад явлаа. Хаавчиж хакрын хурууг яаралтай өргөж өгвөл бүрэн бүтэн үлтгэл юм шиг байна. Энэ ид канву тэрхэд алуурчны зөөрний ард дахиад нэг өрөө байгааг олж мэдээд яваа ортол өнөөх наах хонсон мөрдөгч маань байж идэм да. Хаавчиж амьсгалж байсан учраас тэр дөрөө түргэн дуудаж амнаас нь амрагтахаар л болж ах шиг байна. За ингээд мань алуурчныг байцааж энэ бүх алдлахыг яагаад гэсэн талаар зах цухаас нь ойлгож эхэлнэ. Энэ нөхрийн ээж нь хүчин дүүснээс болоод энэ масктай алуурчныг төрүүлж л дээ. Тийм болоод ч тэр хүүдээ байн хатурхаж муу ёрийн бузрыг нарилгана гэж 9 жироор тамладаг байж. Ядж байгаа тэр хүчинсэн нөхдүүд нь батлан даалтаар суллагдсан болохоор цагдаа нарыг үзэн яддаг болж хүүдээж бас цагдаа нарыг үзэн ядахыг сургаж л дээ. За тэгээд ээжиг нь баривчилсан эргүүлийн цагдаа буюу наах хонсогийн дүгээс өшөө авч 3 жилийн өмнө хөнөөсөн юм байна. Энэ нөхөр 20 хүрээд цагдаагийн коллежид орж цагдаа олцоход галзуугийн эмнэлэгт байсан ээжигээ суллуулж дөнгөсөн юм байна л да. Канву түүнийг яагаад сайн дураараа цагдаагийн газар ирснийг нь асуухад та нар намайг барьж чадахгүй байсан болохоор та нарыг өрөвдөөл хүрээд ирлээ. Энтергээд канвуг албаар уурлуулах гээд байгаа аахгүй юу? Канву ч үнийг нь ойлгон бие барьж чийч бас нэлээд арчаагүй новш юм аа. Танаа гэрлөө ороход цогцсны өмнөр хамар сэтлэг шахж байлээ. Яасан? Чи ээжийнхээ амьгүй цогцыг хажиж чадахгүй байна уу? Угаасаа ч ийм хүү төрүүлсэн хүн яаж бурхны орон руу явах вүлээ гэж шарыг нь малтахад масктай алуурчны царай үсгийж шүдэ зугаал явчихна. Канву би хүн алах дуртай эдээ чи арайч танаа ав шиг жоох хүүхд алж байгаагүй юм шүү. Гэх үед канву дүрсгийж нөхрийг барьж аваад зодонгоол алдлаа. Ер нь бол мань хоёр ширээний хоёр талаас л бие бинийгээ үгээр идэж байх зөөр Конжу алуурчны хоолойг сонсоод маш их сэтгэл нь хөдөлсөн байгааг анзаарах ба энэ нөхөр цагдаагийн газар ирсэн шалтгаан нь зүгээр л канвутай нүүр тулан уулзаж манай хүнийг доромжилж багтааваа хангах гэсэн байна л да. Гэтэл удалгүй улсын прокурор орж ирснэ. Энэ хэргийг прокурор хариуцгаарлсан. Хэрэгтнийг манай машин руу зөө гэж үүрэгдээд эхлэх ба хэдий манайд дургүй байсан ч улсын прокурорын эсрэг яалтаач үлээ. За ингээд мань алуурчныг зөөж байтал өнөөгч нь бийцсмаар байна гэж үглээд байхаар нь хоёр мөрдөгч даган орох ба нойлон гадаа 3 мөрдөгч хүлээн үлдлээ. Нойл руу ормогцсон алуурчны гавийг сулж байсан мөрдөгч гэнэт нөгөө мөрдөгч хутгаар хөнөөж ирэх ба энэ адгийн алуурчин бүр цагдаагийн газар хүртэл гар хөлтөө байсан нь энэ юмсанжээ. Сэжиг ахуулахын тулд өөрийнхөө үнийг ч мөн хөнгөө хутгалах ба нойлоос гарч ирээд үүдэн зогсож байсан 3 мөрдөгчтэй нэгэн зэрэг алдсаж мань гурыг гурвууланг нь хутгалан хүн чархтуулаад зүхтааж орхих ба Конжу канву хоёр маань энэ бүхнийг сонсоод гүүн гараа иртэл мөрдөгч нар нүл цосуулж хэрэгтэн маань зүхтсан байлаа. Ойр орчмыг нь камераар шүүж байтал шаранхтой машин түүнийг оргуулсан байх магадaltaй байх бөгөөд дугаарыг нойртуулан хартал 9928 гэсэн дугаартай машин болохыг канву бол сонсоод хажин болоод явчихна. Учир нь энэ машины эзэн бол саяхан гарсан канвугийн сайн найз догсоо бөгөөд бараг төрсөн дүгээс нь ялхаагүй юм шүү дээ.
Одоо бодоод байхад Канвугийн нүдийг хариулж байгаад уудаг имийг нь манай хүнийг амархан ухаалтуулдаг хортой эмээр сольж байсныг нь ойлгодог. Тэгээд доксор руу тэр дороо залгаж "Хаан байна. Чиний тусламж хэрэгтэй байна." Гэтэл "Өө, найз нь жоохон ажилтай байна уу? Чиний бие гайгүй үстэй. Ойр долгитой унтаж чадсангүй эртхэн амармаар байна." Гээл салгаж байна. Манхид тэр дороо доксогийн байршлыг олж тогтоон хотоос зайдуу байх далайн эргийн байшин дээр байгааг нь олж мэдээд тэр дороо яваачтал мань доксов Канву карснаа зүхтаад юм да. За тэгээд энэ нөхөрч яах вэ? Гол алуурчнаа барьж авахаар байшин руу явж ороод хоёр давхраас алуурчны ээжийнх нь цогцыг олж харлаа. Энэ үед масктай алуурчин маань хамаг юм авцсан байшингаас сэмэрхэн гараад зүхтаж байх бөгөөд араас нь ирсэн цагдаа нар мань доксог ашгүй бариад авч "Чи моновш надаас урууж тэрэнд ажиллана гинэ. Яагаад ингэсэн юм?" Гэхэд "Чи намайг яавалчаа. Би ямар ч найзгүй байхад Жесүл намайг ойлгосон ганц хүн байсан юм. Энтергээд цагаандаа гарнаа." Канву алуурчин Кайн тэрүүгээр нэг орилж "Жесү муу новш минь. Чи яг одоо гараад ир. Чи миний хамтрагчийг тамалж алсан. Чи гарч ирэхгүй бол би ээжийг чинь ч гэсэн тийм болгоод өгье л дөө." Гээд ээжийнхэн цогцыг шатаахыг харсан масктай алуурчин маань хамаг уур хилэн бадарч байсан ч бие барин зүхтаж орхиноо. Наахансаа халах маань хүн жаргацсан ч алтан гартай эмчнэрийн буйнаар амьд гаржээ. Тэгээд Канву руу залгаж "Олон жил чамайг гүтгэж байсан дуучлаарай. Би тэр новшид нэг сайн дөнгүүлчлээ. Тэр новшийг заавал барьж шудраг ёс гэж юу байдгийг мэдрүүлээрэй" гэж захидаг. За ингээд масктай алуурчныг хаанаас олж барих вэ гэд толгоогоо ажилтгаа сууж байтал 112 төвд нэг итгээд худалдааны төвийн хажуугийн нийтийн байранд бөмбөг тавьчлаа. Гисэн дуудлага ухваа ойр орчмын камерын шүгэ үзтэл хар малгай хар хувцастай итгээд бензин барьсан орж байгаа дүр сарагданаа. Гэтэл энэ барилга нь олон жилийн өмнө масктай алуурчны ээждэг амьдарч байсан барилга мөн болгон тогтогдсноор алуурчин тэнд байгааг болж мэднэ. За ингээд Канву Конжо хоёр маань тусгайгийн цагдаа нарыг дагуулan хэргийн газар очиход нийтийн байрны оршин суугчдыг бүгдийг барьцаалсан байд юм да. Манай цагдаа нар барилгын энэ тэндээс нь эвтэйхэн орж угаад алуурчныг барьж аваад маскын тайлтал манай алуурчин биш түүний гар хөлнүүдийнх нь нэг байж таарна. "Жесү хаан маань хурдан илээтэх." Гэхэд энэ нөхөр бүр солиорсон сэтгцэн өвчтөй нөхөр байж таардаг. Энэ үед барилгын доторх хяналтын камераар тэднийг хинж байгааг мэдээд энэ нөхөр яг яах гээд байгааг нь гайхаж байх үед жижигхэн өргөчөнд маш хүчтэй тесрэг бөмбөг суйрлуулсан байгааг анзаарна. За ингээд барьцаалагдсан иргэдийг бүгдийг гаргаж байрыг шалгаж байх үед алуурчин маань Канву руу залгаж "Наан чинь өөр бөмбөг байгаа. Тэрийг дэлбэлэх алсын удирдлага надад байна. Энтэр гэж байснаа тасалчнаа." Мань алуурчин зэрэгэлдэх барилгын дээврээс бүхнийг хинж байсныг олж хараад очиж барихаар шийдэн гарах замдаа Конжутой таарж "Би Жесүг барьчаад ирье. Чи энтхээ зохицуулж бай" гээл гараалт гүйлээ. За ингээд барилга руу яваартал мань алуурчин зүгтсэнгүй. Харин ч манай хүнтэй ан маань үзэлцэж хэн сайн зодтолдох вэ гэдгээ бараг үзээд байгаа мó хаашийн. Гутга шүвэг ашиглаж дээр доороо орж байж Канву түүнийг арай гэж доороо оруулж авлаа. Энэ барилгын дотор нэг охин "Надад туслаарай" гэж уйлгнах чимээ сонсогдсноор манай бүсгүй охиныг аврахаар барилга руу яваал орлоо. "Чи яг л надтай адилхан алуурчин. Чиний аав чинь ч алуурчин. Тэр гэн чамд байгаа шүү дээ. Намайг буутчих. Үгүй бол босод чинь үхэн шүү." Гэхэд Канву "Би чамайг алмаар угаач чамайг алж хүслээ чинь биелүүлэхгүй. Чи хүснээ л чалч мөн овш минь" гэж хэлэхэд мань алуурч инээж байснаа. "Намайг алахгүй бол чиний бүсгүй л үхэндээ. Сайн чагна" гэж хэлээрэ. Гээд муухай энэх үед Конжу маань бяцхан охиныг аврах гээд өрөөлөө орох үед "Энэ нь охин биш. Зүгээр бичлэг тавьсан занг байж таарна." Канву түн рүү тэр дороо залгаж "Конжу, наанасаа хурдан гар, занг байна" гэж хэлсэн боловч хитрхи оройтож тесрэг бөмбөгний секунд дууссан учраас асар хүчтэй дэлбэрэлт болж байгаагаар сизон 2 маань инхүү дуусч байна. За тэгээд хэрвээ та хэд маань хүсэх юм бол сизон 3 дээр энэ бүхэн яг юу болсон талаар шоу дүргэлжлээ явах юм байлээ. Хэрвээ хүсэхгүй бол бүгдээрээ өөр кино ярьцгаая. За тэгээд энэ хүртэл үзсэн үнэнч үзэгчдэд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ эргэн уулзцгаая guys.